хатархалж төрхөл байгаад байна гэдэг чинь. Би яг ийм токсик захирал болж магадгүй юм байна гэж ажиллаа гүйцэжсэн гэх гэдэг юм шиг. Нэг нэгээр уулзсан тэгээд 5 минутаар нилээд уулзсан шнэ. Харин хоёлын кофе уух гэдэг. Эхний захирал аягүй чухал. Анхаагаа мэднэ, ажилтнаа мэднэ тий. бүх хуучин компанид буцаж орохоор болоод хаяа гэсэн. Айгүй мундаг эмэгтэй захиралтай байж байгаа дараас нь яг юм эрэгтэй захиралтай байж үзсэн. Мундаг гэж нэрлэгдэж байгаа захирлууд нэг бол ийм төмөр хадагтай болсон байдаг. Нөгөө MCS өгшөлтэй гэдэг шиг анхаа чи нэг ийм чадвараа хөгжүүлчихэд ирээ. Чиний энэ чи яг Эмэгтэй захирлууд муу биш ээ. Сайн байцгаана уу анхаа байна. Та яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэсэн анхаасан подвенчрийн маань цоо шинэхэн сизний 8 дугаарыг хүлээн авч сонсч байна. Ярилцлага хүссэн 8 урьдчилж байгаа 8 өөр сэдвээр 8 өөр үг аястайгаар сэтгэлээ шинэхэн бэлтгэсэн подвенчрийн маань 7 хоног бүрийн пүрэв гарагт анхаа сан YouTube сувгаар хүлээн авч сонсоорой. тэгээд мэдээж таалагдах юм бол like and subscribe. Энэ бол миний ярих хэрэгцээгээ хангадаг подвенчр. Podcasting хамтран ажиллагч Mend Dental Clinic. Your well-being is our priority. Podcasting хамтран ажиллагч Тавтай Морил Өрмөн. Аз жаргалтай бяцхан мөчүүдэд анзаардаг байгаарай. Podcasting хамтран ажиллагч My Dear Mongolia. Discover fun art. Podcasting хамтран ажиллагч Toyota Мөнхада. Ижил үнэтэйж илүү үнцэнтэй RAV4. Podcasting хамтран ажиллагч Итгэл эрүүл мэндийн төв. Эртэлрүүлэг эрүүл хэвшил амьдралын чанар. Podcasting event итгэгч My Silver Shine on You. За сайн байцгаана уу манайхаа. Анхаасан подвенчрийн маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаарт маань би X-ээр орж оролцуулаад байна. Манай X манай цэцэг авчирч өгсөн байна. X-ийг өндөр кофе уугаас Кофе ууж баярлалаа. X-үүд яаж эрүүл харилцаатай байж болдог талаар энэ удаагийн дугаараараа ярилцахаар тий. Манай X захирал болор цэцэгчтэй. За дээр мөр мартаад байгаа юм чи. Зөки сараад болроо гэж тэгээ. Манай X болрогч байгаа урьж харцсан байгаа. Монголоос би Австрали руу явахдаа хамгийн сүүлд ажиллаж исэн компани маань болохоор Анонго компанид ажиллаж исэн. Тэгээд тэр үед яг миний захирлаар ажилласан. Миний авилаар бэлтгэх. Захирлаар ажиллаж исэн. Тэгээд тухайн үед би ингээд бас видео дээр ер нь ярьж байсан. Ер нь бол би Монгол 6 жил ажиллахдаа юу эсхийг үзэхвтэй. Тэр хугацаанд за ер нь бол би эмэгтэй хүнтэй тэгээд ер нь ингээд өөрийнхөө карьерийг хайж яваа ялангуяа тийм хүмүүстэй бол ажиллахад ер нь надад нэг өгөөж баг юм байна гэдэг нэг халт эксийн травматай болоод тэгж явж байхдаа бараг тий за ер нь би одоо нэг фрилансераар л одоо амьдрд юм уу да гэж явж байхдаа экстиг очроод тэгээд ер нь маш их юмыг сурах хийнхаа хажуугаар ерөнхийдөө би бас ингээд амар өөрийнхөө одоо юу гэдэг чинь те ер нь үн чи ийм юм байна гэдэг нэг ботцсон байсан юм аа за тийм бас биш байж болох юм байх шүү гэдгийг нүд нээж гисэн арай нэг өөр өнцгөөс хараад за би бас арай л хитрхи зүгээр нэг хүнтэй уулзрал тэрийгээрээ ингээд бүх хүнийг төсөөлсөн байж магадгүй маа гэж бодож ирсэн тахаага айгу олон видеон дээр бас ярьж ирсэн баха тэгэхээр өнөөдөр тэгээ захирлагаа бүр тий араас нь хөөцөлдөн байр энийх завгүй ажлынхын дондор урьж авчирсан маа тэгээ болрогчтой ирсэн баярлаад ийм гоё цэцэг бас авчирсан маа намайг цэцэг шиг байна гэсэн. Амар олон цэцгийн дундаас яг анхаашаа харагдсан цэцгийг л авчир. За маш их баярлалаа. Энэ гоё цэцгээ тавьж байгаа яриа эхлүүлээ тий. Подкастт уурсан баярлалаа. За тэгээ болрогч маань одоо яг хамгийн сүүлд би бол ингээд харснаар болохоор зэрэг Primate дээр ажиллаад байгаа. Тэгэхээр яг одооний position чи ямар position дээр байгаа вэ гэдгээс яриа эхлэх байлаа. Одоо бол яг Primate буюу Emagro гэдэг компани дээр ажиллаж байгаа. За энэ албан тушаал дээр жилийн өмнө ирлээ. Жилийн өмнө ирээд тэгээд борлуулалт маркетинг хариуцаад юм хэд ажиллаж байгаа commercial director. Болрогчийн карьерийн түүх ер нь ингээл хийжсэн юмнуудаа биднийг ингээл нөгөө нэг мотивацжуулах гал ингээл янз бүрийн хийжсэн кампаниудаа ярьдаг ч юм уу амар их тиймэрхүү юм байдаг ч гэдэг. Тэгэхээр ер нь яг таны карьер анхнаасаа маркетингаар явсан уу? Ер нь аль аль компаниудад ямар албан тушаал хасж исэн бэ? Тэ хамгийн анхны мэрэгжилтэн ч саанаас гэлвэ. Маркетингаас эхэлж байсан. Анх бол яг маркетингийн ажилтаа игээд нөгөө ямар л ажил хийдгүү те яг нөгөө нэг агаас бэцэг рүү бараагаа үргээл сурчлагын материалуудаа байршуулаад яг маркетингаар эхэлж байсан. За анх бол 2007 онд болохоор MCS EPB буюу одоо Сингапурын хөрөнгө оруулалттай MCS одоо Tiger Brewery гэж ярьдаг байсан юм да. Шарааргийн үйлдвэрт анх ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд тэндээ шууд задгаа эхлээд шараарыг нөлдөрт оюутны ширээнээс орсон байгаа даа. Тэгээд тэндээ ажиллаж байгаад EPB маань одоо нөгөө SPB-тэйг нэгдээд одоо Mongolian Beverages Company буюу MBC гэдэг компани
2011 онд боллоо да. Тэгээд тэндээ болохоор худалдааны маркетингийн алтны дарга гэдэг үүрэг гүйцэтгээд ажиллаж байгаад тэгээд Шууд тэндээ алтны дараа болсон юм тий. худалдааны маркетингийн менежер байж байгаад яг MBC рүүг орохдоо алтны дарга болоод тэндээс л яг нөгөө хүн удирдах ажлын гараа бол одоо удирдлагын ажлын гараа бол яг тэндээс эхэлж байсан байгаа. Тэгээд тэндээ нэг 5 6 жил ажиллаж агаад тэгээд Анонго компани руугаа шилжээд за Анонгоогоос Primate руу орсон байгаа. Миний ажлын карьерч айгуу довчхон зайлвал нэг 3 том компаниар л ерөнхийдөө. Гэтэ 3 компани ч гэсэн та угаасаа ер нь MCS-ээр л эхэлсэн юм байна шүү дээ тий. Гурван MCS-ийн компани. Зүг. Ер нь MCS-ийн 100%. Тэгэхээр угшлын жоохон ирүүл юм байна шүү дээ. Зүг. Би бас таних гэж аавна. Тий. Зүг. Хамгийн анхны ажилласан ч юм болохоор Анонго хамгийн анхны MCS-ийн компани байсан юм болов уу гэж бодоод. Хоёулынгийнхэн дугаарыг одоо MCS-ийн дугаарыг авч удаад сонгуулийн юм хомтой байлбаа. Харин тийм бас харлуулчих үү дээ. Тийм тэгээд өнөөдрийн ивент тэтгэгч MCS компани аваад л. Гэтэ ер нь яг би бол ингээд бас энэ 6 жилийн хувьд бас таныг бодвол их олон компани солилцсон юм байна шүү дээ. Тэгснэ өөрийнхөө түүхийг яриад байгаа. Хит болчихоо чи. Би бас 3 компани солилцсон юм байна. Анонго бол MCS-ийн хамгийн анхны компанисэн гэх юм уу та. Бид таныг бол бодохдоо өөр компани ажиллаж явж байгаад орж ирж байсан гэж бодсохгүй. Тэгэхээр таны мэрэгжилч өөрөө угаасаа маркетингийн чиглэл болсон юм тий. Бизнесийн удирдлагаар ажиллаж байсан. Тэгээд маркетинг сонирхоод орж ирсэн гэсэн. Зүг. Тэгээд тэр компанид 10 жил ажиллаж байгаад Анонго руу орсон байдгийн. Ер нь бол ингээд нөгөө солиод ойрхон солиод явж байсан нь бол 5 гэхдээ ойрхон гэдэг нь болохоор одоо нэг залуучууд чинь нэг бүртээ нэг хэдэн сар ажиллаад ч юм уу эсвэл жил ажиллаад ч юм уу гарах нь бол биш. Ядаж нэг 3 жил ажиллаад өөрийн ажлын одоо тухайн салбартаа өөрийн мэдрэмж туршлагаа хоригдлуулж байгаа юм шиг санагдав. Тэгэхээр чинь шууд оюутны ширээнээс залгаалтыг орсон гэсэн үг. Тэгэхээр яг хамгийн анхны одоо удирдах албан тушаал гэх юм. За одоо менежер болсон хэдэн настай байсан бэ? Тэрний дараагийн удирдлагын түвшин гарсныг хэдэн настай байсан гэсэн үг үү? Ажилтан дээр чинь нэг жил ажиллалаа. Манай MCS ч юм уу. MCS ч гэдэг аахгүй. Маркетинг одоо нэг бус компаниуд дээр болохоор маркетингийн менежер бол шууд ингээд туршлагагүй байсан ч орчдөг. Манай дээр болохоор тэгдэггүй. Маркетингийн менежер болохын тулд заавал маркетингийн ажилтан гэдэг одоо тий ажилтнаас эхэлдэг. Тэр нь нэгээс магадгүй нэг 5 жилийн хугацаанд ч юм уу тий яг маркетингийн ажиллаа гэдэг тухайн салбараа ойлгоод одоо менежерийнхөө гэсэн үүрэг даалгаврыг биелүүлээд нэг жил гарангийн дараа бол ко-брэнд менежерээр дэвшээд ажиллаж байсан. Тэгтгэн жоохон зэвүүнтэй. Би одоо төгсч ирчээл шууд захирал дээр авах юм уу маргаахгүй ажиллаж байна. Дахиад 30 хэд наснда ажилтан болноор аюу хэцүү. Дахиад юм сурах гэдэг. Сураад ирчээгүй мүү гэдэг. Тий, харин тий жоохон амбиц өгөөд тайтл чухал байгаа тахад яг тийм байна. Тэгэхээр 20 эдтэй л шууд удирдах албан тушаалд тийм брэнд менежер болоод ажилласан. Бүр яг захирал болсон нь. Яг захирал болсон гэвэл хуучин компани дээр болохоор одоо нэг Анонгогийн өмнөх компани дээр болохоор худалдааны маркетингийн албаны дарга гэж явж байсан. Тэнд бол нэг ойролцоогоор 20 гаруй хүн дотоод аудит болон on-off сууг хариуцаад 20 гаруй удирддаг байсан. Тэгээд дараа нь яг маркетингийн чиглэлээр захирал болж Анонго руу шилжсэн байна. Надад ингээд ажиглагдсан зүйл болохоор би чи ингээд дөнгөж ирээл одоо нэг яг адилхан ойролцоо насны хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Одоо нэг жихнээс ажилтан болоод тэгээ байж идэл нэг нь гинт менежер болдог ч юм уу те. Нэг удирдлага болчингууд нөгөө нэг хамт ажиллаад ингээд зөгтөжсэн хүмүүсээ тодорхой хэмжээнд ингээд одоо удирдах одоо зааш шиглүүлэх ч юм уу тийм албан тушаалд очингууд ямар нэгэн тэндээс л ер нь гол драма эхэлдэг шүү дээ. Компани танд тиймэрхүү юм одоо тулгарч ирсэн үү. Тэгэл хамгийн ихний юм бол тэгэл яах юм бол ийх юм бол тэгэл нэг тиймэрхүү нэг паникаас ер нь эхэлдэг дээ. Тиймэрхүү мэдрэмж гэх юм уу төрж ирсэн. Зэрэгцээ ажиллаж байсан хүмүүсээ дэвшээд явчихаар яадаг вэ гэсэн асуулт байна шүү дээ. Би тэр зовлонд харьцангуй баг өртсөн. Тэгээд угаасаа нөгөө нэг гарцсан гэж. Гарах нь гараад үлдэх нь үлдчихсэн. Гэхдээ яг нөгөө ажлын гүйцэтгэлээр ч юм уу нэг тийм хүлэн зөвшөөрөгдсөн байсан юм болов уу эсвэл нэг тийм драма бол авч байгаагүй гэсэн. Гайгүйсэн гэсэн. Эсвэл гарцсан гараагүй хаа. Мартсан юм болоо гэж. Мартсан юм болоо. Бус компаниуд дээр сонсогддог. Тийм нөгөө дэшээ доошоо ингээд би эндээ хатаархал ч юм уу тийм бол харцсангүй MCS-ийн соёлд өөрөө нэг тийм ажлын үр дүнг чухалчилдаг, тэрүүгээрээ шүүдэг. Болохоор нэг тиймэрхүү юм бол харьцангуй гэсэн ойлгомжтой байдаг учраас. Одоо ер нь бол нөгөө атархалж төрхөл байгаад байна гэдэг чинь юм нь өөрөө ойлгомжгүй, намайг ажиллахнасангүй ч юм уу тий. Тэр нь ингээд холилдсон байдаг болохоор тиймэрхүү юм илүү гард юм болов гэж бодлоо.
Зөв. Наа ч бас гоё point шүү дээ. Одоо надад ингээд тулгараад байгаа юм нь болохоор би ингээ Монголд ажиллаа. За ер нь ингээд явъя гэдэг шийдвэр хүртэл бас яг тэр нь ингээ тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа хгүй. За би ерөнхийдөө шал утахгүй юм байна. Ер нь юм сурахгүй байна, мөнгө олохгүй байна. Одоо ажил хийх чинь хүн мөнгө олох ч юм уу, нэг юм сурах, танхилын хүрээ нэмэгдэх, тэгээд одоо олон нийтэд одоо харилцах тийм socialize хийх ч юм уу. Тиймэрхүү хэрэгцээ байхад ер нь аль нь чангахдахгүй байна. Тэгэхээр ядаж юм суръя те. Мөнгө олохгүй бол мөнгөө өрөөд юм суръя гэдэг шиг тэгэж бодогцсон. Тэгээд утахгүй удирдлагатай байсны араас буцаад хэрвээ яг одоо намайг хүн ингээд твшүүлээ захирал олгочвол би яг ийм токсик захирал болж магадгүй юм байна гэж өөрийгөө бодсон байхгүй юу. Ягаад гэх юм бол би өөрөө ингээд өөртөө суулгасан зан чанаруудаа харсан чинь одоо юу гэдэг чинь микро менежмент хийх гэдэг ч юм уу. Эсвэл ингээд нөгөө нэг өөрийнхөө юм гормоны балансаар гинт амар байлаар ааш гаргаснаа гинт араас нь уураш баахан магтаал өгдөг ч юм уу те. Тэгэхээр энэ болгоны ингээд балансыг нь одоо ингээд зохицуулж сурна гэдэг чинь одоо тэр яг нэг удирдлагын ухаан юм байна гэдгийг ойлгоод тэгээд за би өрнөхөө удирч би тэгсэн яг үндэ хүнийг муулаад авах биш би өөрөө яг ингээд одоо удирдах төвшөнд болчих юм бол би өөрөө бас юу нээр тийм хортой захирал хүнийг бас травма тулах хүн байж болж магадгүй мэн гэж бодоод тэгээ би ингээд болдроо ихчээ хоёлаа ярья гэсэн чинь та болохоор үгүй их чинь одоо камерны өмнө тийм ярих дуртай хүн бас бишээ гэд үгүй та надад нэг зөвлөгөө өгөхөө гэдэг. Өнөөдөр яг яг хийж байгаа зорилго нь болохоор би ингээд карьерийнхаа хувьд ингээд танаас нэг жоохон нэг цагийн хугацаанд шалтгаан ингээд их хэсэг юм нэг зулгааж аваад тэгээд битүүрийн ярианаас хин нэгэн бас одоо ер нь л ажлын байрны травма ч одоо бүр амар илбэг болсон шүү дээ. Тэгээд burn out ч юм уу тийм ингээд одоо бүр ажлын байрнаас залгах ч юм уу. Тиймэрхүү юм амар их болсон болохоор тухайн хүн ядаж нэг өөрийнхөө нэг мэдрэмжээ ойлгоод ч юм уу эсвэл нэг удирдлага болохгүй зовж байгаа хүн ойлгоод ч юм уу. Тэгээ гараасаа гэдэг үгнээс бол таныг ярилцгаа л ингээд зулгаагаасан байхгүй. Тэгэхээр та ер нь намайг удирдлага болж чадна гэж бодож байна. Чадна. Бүгдийг чадна. Өөрийгөө магтуулах гадаасан. Сайн ажил гүйцэтгэдэг хүн чинь хизээч ер нь одоо сайн бас удирдлага болно гэсний баталгаа биш байдığım юм шиг гэж ойлгоод байгаа байхгүй ялангуяа танаас одоо ингээд хараад тэ тэгэхээр одоо юу гэсэн ч үгүй тэгээд ажил мөнгө гүйцэтгэжсэн гэх гэдэг байна. Үгүй таалгаар ингээд ерөөсөө юм нэг деталь ажилд ингээд оролцохгүй ингээд эренгүүтээ болрогч баг ажил дээр ингээд бид нартай ингээд нэг идэвхтэй уулзж байгаа 1-2 өдөр бусдад нь ингээд хурал муралтаа группийн хамт оролцоо явчихдаг штэ. Тэнгүүдээ 92 өдрөө бидний бүх асуудлыг ингээд зүгээр нүдэн дээр ингээд тэ за яасан ингээд заримдаа ингээд хоёлоо ингээд баг маргалцсан тэ. Үгүй ингэмээрсэн чи ингэмээр байгаа одоо яах юм гээл тань руу ингээд та энийг шийдэж өг гэхэд за ингэмээр байвал ингээд хоёлаа ингээд тэр үрнээс нь хаппи гарч чаддаг байхгүй юу. Тэгэхгүй ингээд одоо өөр юм дурхан чи угаасаа дандаа шилчгэж идэг үстэй чи зүгээр байлгаа биелж байгаа байхгүй юу. Тиймэрхүү юмч тгийг яаж сурд юм бэ гэж асуувал хэтэрхий том байна уу? За яг нэг шийдвэр хурдан гаргах чадвар рууч очно л доо. Наадах чинь тэгээд дуршлагаар хуримтлагдана. Тэгээд нэг олон удаа шийдвэр гаргаад тахаар сүүл рүүгээ нэг ухамсаргүйгээр явж байсан нэг зөв шийдвэрийг маш хурдтай гаргадаг болчдөг. Дээр нь нэг хүний ойлгох тийм эмпати буюу одоо анхаагаа мэднэ, ажилтнаа мэднэ. Тэгэхээр энэ хоёрын зөрчлийг бас хаанаас гараад ирснийг мэднэ. Компани процессыг мэднэ. Тийм учраас нөгөө та хэдээс илүү их мэдээлэлтэй байгаа учраас гэс нөгөө нэг та хэдийн одоо асуудлууд дээр дүн шинжилгээгээд за ингэчүүл зүгээр юм шүү, гаргалгаа нь юм шүү гэж зөвлөж чаддаг. Гэсэн. Энэ бол нөгөө нэг удирдлагын хийжээж ажлаа мэдэрчээж, компаниа мэдэрчээж, хүмүүсээ мэдэрчээж нөгөө хурдтай шийдвэрүүд гарч эхэлнэ гэсэн. Ингээл өнгөө би таны ярианаас дүгнээ. За тэр харж гэнэ үү залуу захирал дээр очиж болохгүй байгаа биз гэж бодогдох гээд байгаа байхгүй. Одоо туршлагатай үнэлт ор очихгүй бол нөгөө уучраалаагүй нөгөө нэг ажлаа мэдээгүй байгаа хүний дээр очих хамт сэнсэрх юм биш үү гэсэн. Ер нь бол нөгөө эхний захирал аягүй чухал. Яг нөгөө оюутны ширээнээс яг нэг удирдлагатай байж үзээд үцгэж байгаа залуучууд бол ингээд монголоор явдсан шүү дээ нөгөө ихэнхээр алаг бол унган шир алаг гэдэг шиг эхний захирлууд удирдлагууд нь ямар байна ерөнхийдөө тэр юу суучих гад байдаг. Тэр бүр амар үнэ юм блэ тий. Нөө анхны харьч ямар байсан шиг тий. Яг ингээд Монголд байхдаа хамгийн харамссан зүйл бол бүр яг тийм гоё удирдлагатай ерөөсөө байж үзег байхгүй гэж екстэй хэлв. Үгүй би баг анунгод орохтой ингээд за ер нь л би явах юм байна гэж шийдчихэд баг орцсон байгаа байхгүй юу тий. Болрогчтой өгн ингээд ажиллаад нэг ядаж нэг 3-4 жил байгаад ингээд зулгаагаад авсан бол тэр чанарыг ингээд сууж авч чадах байж дээ. Тэрэн дөр нэ хамгийн харамсдаг байхгүй юу. Тэгэл удирдлага хараад надад компанид орох төрсөн мэдрэмж нь би одоо ингээд 4-5 жил хичээлээ энэ хүний оронд орох юм уу гингүү тэр хүн надад ерөөсөө айдиал санагдахгүй байгаа байхгүй юу ерөөсөө яана одоо бүх нөгөө нэг бүх хуучин компанид буцаж орохоор болоод хаяа гэсэн угаасаа орохгүй гэдэг. Угаасаа орохгүй.
манай нөхөр жишээлбэл бас айгүй азтай ингээд хамгийн анхны удирдлага нь ингээд яцсан. Тэгээ би баг нөхрийнхөө удирдлаганаас тийм маш гоё туршлагатай. Тэр хүний бүр ингээд яг юм суур хундамын бүр амар гоё тавиад өгсөн байгаад байгаа. Одоо буцаж ирээд надад ингээд тулгарч байгаа комплекс нь би өөрөө ингээд 30 эдэн настай болчихж байгаа байхгүй юу те. Бас нэг яг төрөнийснээр одоо мэрэгжилтэн ч юм уу тэгээ хийгээд явах одоо эго нь баг хөдлөд байгаа маа хаашаа те. Ингэнгүүт те одоо ингээд баахан мөгдөл сурж ирчээд би дахиад мэрэгжилтнээс эхлэх юм уу гэж бодохоор би ингээд жоохон ингээд хашраад бас ирч чадахгүй ч юм уу байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө талдаа дахиад одоо нэг сайн захирлын доор ороод юм сурмаар байдаг. Тэгэхээр та ер нь тэрэн дээр надад яг ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь буцаад ирвэл анхаа яах вэ гэдэг. Тийм ааха. Яг уу тэгээд компанид ажиллаа гэхэд ч бас ингээд айгүй олон давуу талуудтай хуваарь бизнес хийсэн ч айгүй олон давуу талуудтай бүгдийг л чинэлж үзэх юм да. Тэгээ яг нөгөө зөв компани орлоод зөв environment зөв хамт олон руу орчих юм бол тэр чинь өөрөө ингээд нөгөө гой хөтлөө явна. Тэгээд нөгөө суралцах яг ингээд нөгөө бүх боломжийг олгочдаг. Тэнд ингээд хэсэг ажиллаад магадгүй ингээд нэг зөвшөөртлээ ажиллаж байгаад ингээд өөрийнхөө даалгавч хэлгээд цаашаа нисч болно. Бэлэн биш гэж бодож байгаа л. Хэрвээ үнэхээр бэлэн тий зах зээлээ мэдэрсэн өөрийнхөө одоо юун төлөө сурч мэдлээ тий тэр бэр чадал амтагдаад байгаа бол бас өөрийнхөө ингээд нөгөө ганцаараа угаасаа бүртгэхгүй. Тийм өөрийнхөө багийг бүртгүүлээд тэгээд нисгэхэд бас асуудал байхгүй аль аль нь л байгаа гэсэн үг. Гэхдээ эрсдлүүдэд тооцоолох хэрэгтэй. Энд бол одоо яг энэ зөв тэр нь буруу гэж хэлэхэд бол дахиад нэг хугацааны дараалал балрагч руу залах юм. Одоо яах вэ? Бүр нас бүр явчихлаа. Одоо яах вэ? Би баг CEO болсноос очиж. Одоо таны болно гэж байх уу гэдэг. Таны удирдлагаар очно гэж байх уу гэдэг. За одоо хоёлоо нөгөө нэг эмэгтэйчүүдийнхээ яриараа орё. Таны одоо хамгийн анхны удирдлагч ямар хүн байсан бэ? Таны одоо өдөө хүртэл бас таны дээр гэж бас хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэр хүмүүсээсээ одоо яг гоё сурж исэн ч юм уу, эсвэл хөтлөө загнуулж исэн ч юм уу. Таны карьерт нөлөөлж чадсан эсвэл яг тэр нөгөө нэг төрөний удирдлагын чадвар суухад нөлөөлж исэн тиймэрхүү жишээнүүд байвал санаж байгаа зүйл байх юм бол санаж байгаа зүйл. Маш их эртний хүн болохоор. За одоо миний анхны удирдлага яг нөгөө нэг оюутны ширээнээс орж ирээд MCS EPB гэдэг үйлдвэрт орж ирэхэд бол анхны удирдлага маань маркетингийн албаны дарга буюу би Солонго гэдэг хүн байсан. Тэр хүнээсээ бол маш их зүйлийг бол сурсан. Яалтч нөгөө сургууль дээр сурсан юм, ажил дээр сурах юм хоёр ч шал өөр ингээд нөгөө цагаан цаас шиг болоод ороод ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө анхны удирдлага ямар байх хэвээр, удирдлага яах хэвээр. Тэр захирал маань надад бол айгүй их зүйлийг сургасан. Брэнд ямар байх хэвээр, ямар зарчим өрдөх хэвээр, маркетингийн одоо юун дээр анхаарах хэвээр, тэгээд лангууны одоо хаана нь байрших хэвээр, хэрэглэгчээ яаж мэдрэх хэвээр тэр болгон дээр ингээд заавар зөвлөгөө өгөө детальчлан суугаад ингээд уулзалтууд бол хийдэг байсан. Одоо ивент зохиосон ч гэсэн за болроо нүдэн ингээд нүдэн ангат за одоо тий хаана юу байд тий хөгжим яаж дуурч байна хин юугаа бэлтцсэн байх юм одоо хаана ямар лайт бокс насцсан байх юм чи тэр орчиндөө өөрөө ороод ингээд нөгөө нэг төсөөл гэж байгаа байхгүй урьдчилсан ингэж төсөөлөд хаана алдаа гарах боломж байна бүгдийг ингээд нөгөө урьдчилж биелдээд юм зохион байгуулж гэдэг юм а тиймэрхүү ингээд нөгөө хэрэглэгч харилцагчаа өөрийнхөө ажлыг мэдрэх ингээд анхны суурийг айгу гоё тавиад өгсөн болов уу гэж боддог. Хамгийн анхны захирал чинь бас эмэгтэй захирлаас авахгүй. Тэгээд би эмэгтэй захирлууд муу биш ээ. Тий битгий гэдэг нь болохоор би тэр захирлаас айгу их юмнуудыг сурч авсан. Дараагийн захирал маань болохоор эрэгтэй захирал байсан. Эрэгтэй захирлаас бол бүр юм нэг яаж юм харизмтай байдгийг, яаж ингээд нэг хүмүүсийг хөтлөх юм, тий, яаж урам зориг өгөх юм. Дээр нь ингээд нөгөө олон тоонуудаа эмхлүүлээд яаж уншиж чадах юм. Тэрийгээ яаж ажилдаа ашиглах юм ч юм уу, тий. Ер нь бол айгүй мондөг эмхтэй захиралтай байж байгаа дараас нь яг юм эрэгтэй захиралтай байж үзсэн аахгүй. Тэнгүүт ингээд аль аль нь миний хувьд болохоор хүүсийн хувьд бол ингээ анхны захирлууд болчихж байгаа байхгүй. Тэгээд тэндээс айгүйх юм спонж болж юмнуудын тийм ингэж өөртөө сорж авсан. Дараагийн захирлуудаас болохоор ингээ харьцуулт хийх гэдэг юм байлээ. Энэ хүний энэ тал нь илүү давуу талтай юм байна. Энэ нь бас сураад авчмаар юм байна. Энийг ангичмээр юм байна гэдэг ингээ эхний захирлууд нөө өөрсдөө айгүй мондогээс олцгаар ингээ дараагийнхаагаа би ингээ ялгаж харах ингээ нүдтэй болцсон. Тэгээд авах юмаа өөртөө аваад эхэлж байгаа байхгүй. Тийм азтай хүн байгаад байгаа. Харин тийм байна, азтай байна. Захирлын тэнгэртэй хүн юм байна. Захирлын тэнгэр. Тий, захирлын тэнгэртэй. Ер нь бол тий айгүй дандаа л ингээд нөгөө сурах юм ихтэй хүмүүсээр гардаг өөр ингээд дамжаа гарцсан болохоор тэр нас давуу тал болдог гэж магадгүй.
маркетингийн ингээл ажил хийж явж хат бас энэ тентгийн захирлуудтай ч юм аягүй хуваалцалт хийж байгаа те. Ер нь яг ингээ та нийтлэг харж байхад мундаг гэж нэрлэгдэж байгаа захирлууд нэг бол ийм нөө төмөр хадагтай болсон байдаг те. Зүгээр ингээл хахир хатуу ингээд бүгдийг ингээд ажиллаа хий. Тийм ингээд базаа сурсан нэг хүмүүсийг айлгаад ч гэх юм уу те. А нөгөө талд нь мундаг хийж ахаар бүх юм өөрөө ингээд хийдэг те. Нөгөө нэг хэвээ бүх ажилд нь оролцох хизээч гэртээ хайр бүү нөхөргөө хөөхтгүүч гэдэг юм ингээл яг бүх тэр ажлыг ингэж хийж ижил нэг амжилтанд өрсөн гэсэн ер нь нэг юм хоёр төрөл харагдаад байдаг штэ тий. Тэр ер нь танд элбэг ажиглагддаг уу. Тэгээ ерөөхдөө ингээд захирлууд за яг хойл ер нь энэ подкастаар эмгтэй гэж төвлөрч ярьж байгаа юм чи эмгтэй хүмүүс голдуу ер нь яг юун дээр илүү алдах гээд байгаа юм шиг тиймэрхүү санагддаг бай. Алдах гээд яг тэр нөгөө микро менежмент гэдэг байна шүү дээ. Тийшээгээл илүү орчих гээд байдаг тал бид нар ч нөгөө нэг эмгтэй удирдлагч гэсэн нөгөө давуу талтай. Одоо яг миний удирдлагын арга барилаар хамгийн том давуу тал болж байгаа нь эмгтэй байхгүй юу? Бид нар ч нөгөө нэг цаанаас нөгөө олон зүйлийг ингээд нөгөө зэрэг менеж хийгээд сурцсан ийм нөхдүүд болохоор ингээд нөгөө хаана юу вэ бүх газраа л ингээд нөгөө тэмдрүүлээ байрлуулсан. За тэнд тэрийг хийж байгаа да тэр нь үр дүн тийшээ очиод тийм болно да гэдэг ингээд тэр нь ингээд надад бол айгүй том давуу тал үүсгдэг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө хит их байлгахгүй. Зөв кэрлж ийн гэж бодоод микро менежмент хийгээд байх ч юм уу тий. Хүндээ ер нь бол микро менежментийг хит хийгээд байна гэдэг нь бол нөгөө хүндээ айгүй төвхтэй юм мөрдөд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг ч юм уу тий. Ингээд чи тэрийг яасан энийг яасан энэ гарсан юм уу гэл ингээд араас нь яваад ахаар нөгөө ажлын бүтээмж юмнуудаа унгаачдаг. Миний хувьд яадаг вэ гэх юм бол ер нь бол ажилтнтайгаа эхлээд айгүй сайн ойлголцсон. За чи юуны төлөө зориод байгаа юм би юуны төлөө зориод байгаа бит хоёр нийлээд юу хийх гээд байгаа гэдгийг эхлээд нөгөө зорилгоо айгүй сайн хоёулаа матч болгоод за зорилгоо матч болгосныхаа дараа би эндээ ихтгэлцэл үүснийхаа дараагаар ажлынх нь 80% үр дүн гарах 20% ажил дээр нь би төвлөрдөг гэсэн үг. Тэгээд 3 сарын дараа ч юм уу ямар үр дүн гарах гэдэг. Борлуулалтын ямар үр дүн гарах гэдэг. Эсвэл юу хийцэн байх хэвээр. Яг тэрийгээ нөгөө KPI-г тооцохдоо урамшууллын тооцохдоо хоёлоо сууж аваад яг нөгөө өрчлсөн байдлаар уулздаг байхгүй. За анхаа хоёлоо 3 сарын дараа уулзнаа. Мэдээж нөгөө наагур нь бол зөндөл уулзсан шүү дээ. Гэхдээ мэдээж нөгөө өдөр болгон уулзаад хоёлоо хамт суугаад иж чадахгүй. 3 сарын дараа уулзахад цаасан дээр энэ үр дүнгууд гарцсан байна гэд хоёр талаасаа тохироод окей. За эннийхээ ажлаа гэхэд ч мэдээж миний зүгээс ямар шаардлагатай юм байна. Одоо чи өөрөө яах юм те. Энэ ажлыг одоо биелүүлэхийн тулд надаас шаардах бүх юмыг би чамд өгч чадах шүү. Тийм. Орж ирээд хизээч хамаагүй асуугаарай. Би ер нь бол нөгөө юу яадаг шүү дээ. Байнгын миний нээлттэй хаалга гэдэг шиг тийм нөгөө зарим захирлууд чинь гарын үсэг зурхтаа цааргалдаг ч юм уу эсвэл уулзахтаа цааргалдаг. Манайхан ч бол ингээд баг очирлж байгаа л орж ирээд тийм ердөөс нөгөө нэг айц гэх юм уу тиймэрхүү ийм нэрлэгч гэх юм уу надтай манай ажилтнууд ердөөсөө тийм харилцаа тогтоодог. Бид ингээд нөгөө хоорондоо ихтгэлцлийн харилцаа бий болгочдөг юм шиг байгаа. Тэгэнгүүт ингээд илүү нөгөө нэг асуух юм аа яг ингээд нөгөө гацаа суугаад авах юм биш. Шууд над дээр ирээд шийдүүлээд энэ нэг юм байна. За тэгвэл тэр нэг юм байна гэдгээ шийдүүлээд тэгээ шууд дараагийн ажлаа илүү хурдтай хийлгдэг гэсэн. Жоохон тойроо явчлаа. Тэгээ KPI-а илүү одоо тэгээ 80% үр дүн гаргах 20% ажил дээр нь фокуслж ажилладаг гэсэн. Гэхдээ тэр үр дүн гаргахын тулд тэр хүн яаж ажиллах замаа өөрөө сонгоно гэсэн. Тэрийг би зааж өгөхгүй. Тэрийг би хянахгүй. Наа ч мөр амарч болж байна шүү дээ. Эцсийн дүндээ хоёлоо 3 сарын дараа энэ үр дүнтэй уулзах ёстой л гэдгээ сайн тохирдог гэсэн. Тэгж чадах юм бол нөгөө хүмүүсээ хитрхийн нөгөө микро менежмент хийгээд авахгүй. Тэгээд тэр хүнд өөртөө ингээд нөгөө өөрөө ажиллаж өөрөө замаа гаргах бүр эрхийг олгож байгаа байхгүй. Тэгснээр нөгөө илүү идэвхтэй ажилдаг. Харин тийм ээ. За асуух асуулт ундраад шүү. За эхнийх нь болохоор штэ тэ ингэж байгаа байхгүй юу? Нэг травмац юм болохоор ингээд одоо ингээд хоёлаа би танаас нэг зөвшөөрөл аваад нэг ажил хийлээ. За нэг би одоо сошиал хариуцаад ажиллаж байсан гэж бодоход сошиал хийлээ. Тэгтэл компани $100-аар нэг буст хийгээл тэгтэл тэр нь $100-аар авсан орлого компани авчрахгүй. Нэг өсөндөө би бол ингээд одоо компани хувьд алдагдaltaй үйлчлэж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр хариуцлагыг хүрнээ хин өргөстэй ингэхгүй юу. Одоо юу гэдэг чинь аль ч өрн компанидэр миний ажиглагдчихсэн зүйл болохоор би танаас зөвшөөрөл аваа хийсэн байхад би алдсан. Ер нь бол миний буруу гэдгийг бол би мэдж байгаа. Гэхдээ 2-3 дахасаа би тийм алдаа гаргахгүй хас айгаад гэх юм уу огт үйлдэлийнхээ болчтын мань гэж юу анзаарсан байхгүй юу. Тиймэрхүү нөхцөлд та ер нь яадаг вэ гэх юм уу? Хэрвээ миний зөвшөөрлөөр хамтдаа ярилцаад ч юм уу тий шийдвэрээ гаргасан бол хоёулынх нь л алдаа. Энэ бол одоо хоёулаа л үүрэх асуудал.
гэж би боддог. Тэгээд ер нь бол ярилцаад одоо нэг олон толгой ажиллуулсан юм дээр нэг их алдаа бол ер нь бол гардгүй шүү дээ. Хэрвээ гарсан бол бидний хамтын буруу, хамтын алдаа, багийн алдаа тий. Хамгийн гол нь алдаа гаргаж болно гэж би бол багийнхандаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд алдаа гарсан бол харин дахиж тавтахгүй шүү гэдэг дээр ингээд одоо хатуу байдаг гэсэн. Чи наанаас юу сурсан? Би юу сурав? Хоёулаа хаанаа илүү ингээд үйл ойлголцсон учраас ингээд алдаа гарчив. За тэгвэл дараагийн удаа яах вэ? Одоо next step те бүх юмнуудыг гаргацдаг учраас алдаа болгоно айл болох ингээд туршлага болгож наах, хүндээ наах, өөртөө наах тийм боломжийг хэрэглэдэг гэсэн үг. Ааха. Хамтдаа л буруутай шүү. Тэрнээс биш өөрөө тэг гар үсэг зурчаад тэрний хаараас чиний буруу гэсэн юм бол байхгүй шүү. Яг би одоо яг яаж тийм чанар үүсдэг вэ гэж асуухаар угаасаа хариулт нь аягүй хэцүү. Яг туршлагын хувьд тань дээр үүсдэг л ахaltaа. Одоо жишээлбэл надад яг Анангод ингээд амар ажиллах юм. Би ингээд танд хэлсэн шүү дээ. Би сошиал медиа ирэхгүй гэжсэн сошиал медиа хариуцах болсон. Нэг харсан чи бүр надад 5 брендийн хчлөө юм өгцөн те ингээд шал өөр ялгаатай 5 компани юу ч ах шиг. Тэр тухайн үедээ болохоор ингээд шууд паниктанд орж байгаа шүү дээ. Өмнө би ингээл нэг компани юм ингээл нийгэм хариуцал ингээ хийдэг ус чи гинт 5 шал өөр брэнд юм ихлээд тэгээд ёо гэл амар стресс болрогчтгоо чи зүгээр ингээд өөрийнхөө пейсээр яваа тэгэл чамаа ингээд харьяа. Тэр хооронд чи ингээл тэнэгч өгж байгаа шүү дээ. Нэгдүгээр юмаа мэдгүй, компани сайн мэдгүй, тэнгуүтэ оронгуудаа ингээл ингээд явах хугацаанд яг таны хэлснээр ингээд өөрийгөө одоо нэг тодорхой хугацаанд дээр энэ чи юм байна. Ингмээр байгаа маань эннийх нь одоо ингээд мессеж нь ингэж хүрэх хэрэгтэй юм байна. Таргет аудиенс нь ингэж явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ийм төрлийн контент хийвэл эндээ илүү хүрэх юм байж гэдэг юм. Тэр хүртэл ингээл тэнэг юм хийсэн байгаа байхгүй байгаад ингээд буцаад баг энэ надад аккаунтаа зөрөгчдөг юм багт энэ постуудыг устгахчихсан ч юм уу тэгмээр юмнууд байгаа боловч ерөөсө тэрэн дээр ингээд нэг юм чи одоо юу бичээд байгаа юм бэ одоо бүхэл бүтэн тэдэн мянган ажилтнаас харж ивэл яах юм гэх юм бол би ингээл нэг тилтрэл ингээл байхгүй болох гээд байгаа моментэд яг тэр моментын ер нь юмыг нүүдийг ер нь амар өгчээсэн юм байна. Тэр нь бас амар чухал юм байна. Хүнд ер нь дэс нэг алдах эрхчлөөг нь алдах эрхчлөөг нь хамт өгөхгүй бол бас онох тэр боломж нь бас хамт ирдгүү юм байна гэж ер нь бас харж байлаа. За тэгэхээр дөрөвний одоо ингээд хэлсэн шиг ингээд хүн хүндээ итгээд явах нь амар чухал гэж штэ. Тэгвэл хамгийн анхна бага бүрдүүлэхдээ та ер нь хүмүүсээ авахтаа яг юун дээр нь анхаарч ажил ярьцлага ихтэй юуг нь хардیں۔ Одоо төгсөн дипломыг хардیں۔ Царай зүсийг хардیں юм уу? Насыг хардیں юм уу? Яг ямар альбом тушаал дээр эхлээд хүн авах гээд байгаа вэ гэдгээ бодно. Ямар позишн дээр аваад тэр нь ямар давуу тал авах вэ? За тэрийгээ эхлээ бодчихноо. Тэгээд тэрэндээ хүмүүстэйгээ ярилцлага нэгт бол мэдээж нөө хандлага. Тэгээд хандлага бол нэг засагддггүй. Тийм учраас аль болох ингээд нөгөө зөв хандлагатай хүн авах гэж чармаадаг. Аль болох асуултаар тэр чинь ингээд нөгөө гаргаж ирэх гээл үзэн. Тэгээд нэгт бол тийм байна. Хоёр дахь юм бол нөгөө суралцдаг хүн. Үлэм биш үлсгэлэн. Тэгээд сурах чадвараар юм үлсгэлээ ингээд ямар нэг юм өгөхөд хүлээгээд авч гарч юм тий. Энийг яаж хийх юм бол тэрийг яг юм сониуч тийм хүн авах айгу дуртай. Тий. Дуршлаг бол нөгөө араас нь дагаад ороод ирдэг болохоор суралцах чадвар нь байдаг. Нэг хандлага сайтай хөлт бол өөрөө тэгээд ер нь явцдаг. Тэгээд дээр нь бол ингээд миний гол тавьдаг юм өөрөөсөө илүү хүн авах гэж хичээдэг. Тийм. Бүр танаас илүү юу? Тийм, надаас илүү тийм хүн байх хэрэгтэй. Тийм. Аль нэг талаараа юм bright тий. Тэгээд одоо багтаа очиод өөрийнхөө давуу талаа ингээд улам өнгөлөөд улам юм гоё гэрэлтэй болоод улам чадварлаг болоод гараасаа гэж хүсдэг байхгүй юм. Угаасаа мэдээж нөгөө нэг ажлын байран дээр ингээд насаараа ажиллах нь ч байгаа 5 жил болоод солих нь ч байгаа 3 жил болоод энэ хугацаанд ингээд нэг хий дэмий өнгөрөөчөөсөө тий надтай байгаа хугацаанд ингээд энэ хүүхэд энэ менежер ингээд нэг юм сураад тий ингээд тий нэг ядаж нэг юм сураад авчаасаа эсвэл нэг өөрийнхөө давуу талыг олоод харчаасаа тий өөрийгөө ингээд нөгөө нэг хамт олондоо хүлээн зөвшөөрүүлчихээсэ гэдэг юм нэг миний хүслээд байгаа байхгүй. Тэгэхээр баг дотор байхгүй тэр нэг өнгийг би олохыг хүсдэг. Тэгэх юм бол ингээд нөгөө солонгийн даалаа гэдэг шиг ингээд баг өөрөө ингээд айгүй олон төрлийн юм нөгөө чадвартай хүмүүсээс бүрдээд ирэхээр тэрний бүтээмж бол ингээд асар хурдтай гарч эхэлдэг гэсэн. Тэгэхээр өөрөөсөө илүү багтаа байхгүй тэр өнгийг олох дээр нь хандлах сайтай суралцах чадвартай байх хэрэгтэй гэсэн. Ижил үнэтэй ч илүү үнцэнтэй хайр түгээх радио. Танд нэг юм байдгүй. Би ийм л төрлийн хүнтэй ажиллаж чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм байдгүй. Би одоо ингээд хууч ажиллаж исэн байгаа ботхоор бид нэр ингээд жихнээсээ солонгийн 7 өнгө шиг те зүгээр янз бүрийн ааштай те даруухан
траверт, экстраверт, интроверт, тэгэл галзуу. Тэгсэрнэ ингээд бүгд өөрийнхөө ажлыг ингээд яг мэддэг, хийчдэг. Тэгээд яг ингээд өөрийнхөө амьд яг эзэн байгаад байдаг байхгүй. Тэгэл зарим нь ингээд ааш цангийн хувьд хүний хувьд таарахгүй хүн гэж байдаг шүү дээ. Ер нь одоо хамтахад жоохон ядаргаатай юм а гэж бодсон ч гэсэн яг буцаад ажил дээр ирэхэд ингээд нөгөө яг юм профешнл байдлаар ингээд хандаж чаддаг тиймэрхүү байгаад байдаг. Таны саний ярианаас болохоор одоо би жишээлбэл надад тийм бодол идэг заяа. Би ингэж үзэл санаагаа ингээд шууд тулгадаг хүнтэй надад ажиллах маш хэцүү байдаг байхгүй. Одоо тэнгүүд сүүлд ойлгоод байгаа юм нь тим хөнгүү баг гэж ерөөсөө би тим хөнгүү багт хизээж ажилд орохгүй юм байна. Тэгэхээр би одоо өөрийгөө яг яаж би өөрийнхөө одоо менталитиг тэр хүнд яаж зохицуулж байх ёстой юм бэ гэж одоо ингэж тиймэрхүү зөрчил үүсдэг байхгүй. Тэр шиг таны саяны хэлснээс бол та юу ямар ч төрлийн хүнд бол амар open юм байна гэж ойлголоо зөв. Одоо ажлын байр дээр нь бас нэг талаараа найз болох гэж ороогүй шүү дээ. Тэгэхээр зүгээр тэр ажлыг явуулахад хамгийн зөв хүн аль нь вэ гэж хайдаг гэсэн үг үү? Зөв хүн аль нь вэ? Тэгээд одоо тухайн угаасаа бүрдсэн багт нэг юм эрэг шуурга нь болоод орж байгаа шүү дээ. Тэр хүн яг нөгөө зөв эргэж чадах нь. Хэрвээ одоо нөгөө шууд үгээд тулгадаг ч юм уу эсвэл юу гэдэг нэг дарамтлах гэж харьцах гад байдаг ч юм уу эсвэл ингээд өөрөөр зүтгэдэг ч юм уу тийм хүнийг бол аль болох нөгөө хандлагаар нь ингээд хараад тийм хүн заглах гэж үзэн. Хэрвээ үнэхээр таниагүй оруулчлаа гэхэд бол угаасаа нөгөө би чи баг дотор сууж байгаа шүү дээ. Хин хаана юу игээд ямар хандлагатай байгааг мэдэрдэг учраас сануулна. Аха. Ингээд энэ хандлага чинь бусдыгаа өвтгөөд байна. Ингэж болохгүй. Энэ нь эргүүлээд нөгөө та хэдийн харилцаа хандлаганд нөлөөлөд байна гэдэг. Тэгээ үнэхээр үг ахгүй бол тэгээд бодитоо гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө багаал айгуу сайн мэдрэх хэрэгтэй. Хүнээл айгуу сайн мэдрэх хэрэгтэй гэсэн. Аха. За, дараагийн миний проблем шүү дээ. Сэтгэл зүйч төр ирсэн. За, одоо яах вэ? Дараагийн миний проблем надад ингээд удирдлага ерөөсө болох чадваргүй. Одоо та ер нь намайг ажил авахаргүй боллоо гэдэг шиг дээ. Ингээ удирдлага би ер нь хийж чадахгүй маань гэж нэг боддог юм болохоор би ингээд хүнд ерөөсө ингээд үг хэлж чаддгүй. За ингээд араас нь ингээ өмрөөдөг. За ингээд одоо ингээд нас явахаар чинь ингээд фрилансер байсан ч гэсэн тодорхой хүнд ингээд удирдах ч юм уу ингээд заашгүй нэг юм гарч ирэх юм байна штэ. Одоо нэг жижиг ивент зохиосон ч гэсэн. Тэнгүүд ингээд нөгөө чинь санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу хариуцсан ажилла хийхгүй байх ч юм уу те. Эсвэл ингээд одоо яадаг чинь нэг тиймэрхүү асуудал гарахаар би ингээд үгүй ингэмээр байна гэд хэллээ, нэг хэллээ ойлгодог бай. Би ингээд өөр төрө бодохоргүй ч тэг хүн нэг хүн сануулчаад ах чи одоо хоёр дахь хийчмээр юм. Хоёр дахь хийлээ болдгүй. Нэг уг хүн нь бол нэг одоо юу гэж аригтаад алга болчихоогүй. Байгаад байгаа юм шиг хэрнээ үр дүн харагдахгүй байгаа байхгүй юу? Тэнгүүт өөр ингээд чи яах гэдэг вэ? Ямар мэдрэл харахгүй гэж шууд орж ирэх. А нэг бол өөрөө хийх. Яг нөгөө нэг яг тэр нөгөө төрөний хэлсэн алдаага би ингээ өөрөө хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тийм нөхцөлд та яар намайг юу нэг яа гэж хэлэх вэ? Та бол тэр нөхцөл байдлыг бол амар төгс зохицуулдаг гэдгийг би бол амар сайн мэдээд байгаа байхгүй юу? Та эсвэл тэрийг ухамсаргүйгээр зохицуулаад сурцсан уу? Гэхдээ тэгэл өөрчлөлт нөгөө үнтэйг ойлголцсон шүү дээ. Тэгээд ард нь угаасаа нөгөө хариуцлага гэж юм байгаа даа. Хэрвээ ингээ хэлсэндээ хийхгүй бол нэг давтаж болно. За хоёр дахь давтаж, гурав дахь давтаж болохгүй шүү дээ. Тийм. Тэрнтэй хатуу ярьдаг гэсэн үг байхгүй. Та хэлсэндээ хүрсэнгүү. Аха. Хэрвээ биелүүлэхгүй бол ийм араас нь хариуцлагын тогтолцоо байгаа шүү дээ. Тэгээд тэрний хаад байгаа юм. Тэрнээс биш ингээд ажиллаа алуулаад угаасаа хин ч гэсэн наадах чинь нэг хүний асуудал биш одоо тий хамт олонны асуудал болоо явчих шүү дээ. Нэг нь фейлдэл эсвэл нэг нь тэнд ингээд нөгөө нэг засрахгүй яагаад байвал нөгөө бага хошин чирээд байдаг. Тийм учраас тэрэн дээр бол би бас аваа гинэ. гэж орж ирэх. Нэг хасаа хайшлаад яг тэгээ явж итэл чи нөгөө хүн чинь тий ингээл яангот өөний хүүхэд нь өвдсөн байдаг ч юм уу тий эсвэл яг байнга тэгээ нэг юм лүүзер гар авах юм бол за чи одоо болоо чамтайг сайн хамт ажиллах боломжгүй маа гэдээ бол хэлчих واخ. Зөв нөгөө хүн нь ингээд нэг тийм сэтгэлтэй хүн биштэй гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэр хүнээс юм тасралтгүй айгу тийм түүхтэй таны одоо хэдэн жил ажилласан хүн чинь гинт одоо юу гэдэг чинь тийм ингээд тэгж ажиллахаа өөр болоод тэр ингээ асуухад яг тийм тодорхой шалтгаан байхгүй ч юм уу тий байдаг ч юм уу. Тиймэрхүү үед яг тийм шаардлага яг яаж тавих уу одоо гэрн ахын хүнд өвдсөн тэрэн дээр хэдэн жилдээ идэхээргүй ч юм уу тэгсэрнээ нөгөө чи ажилласаа гарахгүй байдаг. Тэгтэл надад энд үр дүн хэрэгтэй байгаад байдаг. Тэнгүүд яг нэг эмэгтэй хүний нэг өр нэнжин сэтгэл өмрөөд халчиж болдгоо авчиж болдгоо ч юм уу. За энэ жоохон экстрим болгочлаа шүү. Надад нэг тэгээд хажилтан байхгүй л те. Яг мэдээж нэг ар гэрт нь асуудал гарвал тэр их ойлгож шүү дээ. Хүүхдээ өвдөх юу гэдэг нь те. Аавч дээр очих ч юм тиймэрхүү асуудлуудыг бол мэдээж ойлгох хэрэгтэй. Ялгаагүй хүмүүс шүү дээ бид нар чинь. Тэгэхээр урт хугацааны тим ямиг бол одоо тэгэл нээлттэй л ярилцсан да. За надаа ийм асуудал байна, чамд ийм асуудал байна. Хоёлаа ийм үр дүнд хүрэх гээд байна тий. Чи энийгээ зохицуулаад
ингээд хөө гэл тэгэл тохирно л гэсэн үг. Хамгийн гол нь тэгэл ер нь л бол харилцаа шүү дээ. Бүх юм харилцаа. Тэгээд нөгөө нэг уурлаад, уцаарлаад авах шаардлагагүй. Ямар ч байсан ингээд нөгөө ойлголцчих юм бол маскнуудаа ингээд нэг авч тавьж байгаа тий. Одоо магадгүй болроо гэсэн удирдлагын маск аваад нөгөө хүн маань маск авч тавьж байгаа. Үнэхээр ийм байгаад байна. Арт нь ийм асуудал байгаад байна. Гэт ярилцаад ойлголцож чадчихвал цааш явна л гэсэн. Миний одоо хамгийн их хийдэг юм нөгөө нэг уулзалт гэдэг юм аа л би баймд хийдэг. Чанарт. За ороод иргээл ер нь бол тэрэндээ айгүй их цаг гаргахыг ирмэлцдэг. Одоо KPI уулзалтууд дээр бол ингээл зарим үнтэйгээ бол 1 цаг 2 цаг ч яриа сууцсан үе байдаг. Эсвэл бүгд амьдрал яриад тий юу болоо яав гэдэг. Тэр одоо уулзалтуудаа айгүй чанартай байгээд тэр тэгэх тусам бие бинийгээ илүү сайн ойлголцож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм асуудлууд нь багасаад явчихдаг гэх юм уу. Тийм. Ярилцгал хэрэгтэй тийм байна. Тэгэхээр ер нь ярил маска тавьж байгаа л. Тэг айгүй бол би ярилж ирсэн за тэгвэл чи ёо би бараг чи гэвэл яах вэ? Тэгж болохгүй шүү дээ. Чи тэг хэдэн өдөртж байгаа бүх хүнийхээ одоо юу өдөртөд нөгөө өөрөө хийгээд нэг бас ингээд нөгөө хүний өмнөр хийгээд байвал чи тэр хүнийг хорлож ийн л гэсэн үг. Тэ тэр хүний чи сурах боломжийг авч ийн. Тэр хүний цагийг одоо яаж ийн тийм өөрөөр нь хийлгэн. Тэгж бодох хэрэгтэй юм байна л да. Хийхэндээ л хорлоод байгаа шүү гэдэг байдлаараа тийм аль болох өөрөөр нь хийлгээд аль болох баг алдуулах тий. Заавал ингээд та амар том нөх бах чинь ингэж байгаа оруулчихгүй шиг тий. Натха ингээд нэг тойрчул зүгээр шүү. Ингээд тойроо гарвал арай аюулгүй шүү. Хөл гарч бэхтэхгүй шүү гэдэг юм а тий. Ингээд би ч одоо хойноос нь хараад байж зөөст тий. Тэгээ аль болох аюулгүй шүү илүү хурдан хувийн хөгжил болоод карьерийн хөгжилд айлуулах ингээд нэг юм турбо нэмчих гээл ингээл тий чи ингэчүүл илүү гоё болох гэдэг шүү. Одоо тий презентацийн тавьж байхад нь хүртэл ингээл бичлэгийг хийгээл араас нь явуулаад за одоо бие илэмж дээрээ тий магадгүй ингээд хитрхийх гараас авчаад байна шүү. Тэгээ одоо чи энийг хардаа. Эхлээд аль болох нэг алдааг нь өөрөөр нь олуулах гэж хичээдэг тий. Ямар болов уу? Тий ямар шүү харагдаж байна. Чи юу гэж бодож байна гэдэг ингээд өөрөө олчвол хүн тэгээд юу нь засаа явчихдаг. Таны бодлоор ийм угаасаа ер нь хүн удирдлага болох одоо чадамжууч гэх юм уу тийм хүн гэж байдаг уу? За эмэгтэй хүний хувьд хойлоо дахиад авч үзвэл угийн хүнэд муу хүн гэх юм уу? Тийм хүн болохоор ингээ нөгөө нэг бас яг тийм зөв шийдвэр гаргаж чадахгүй байдаг ч юм шиг одоо нэг тийм мэдрэмж бас төрдөг. Нөгөө талаасаа эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө бас хажуугаар нөгөө гормондо захируулж байж идэг хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг хизээ захирч сураагүй хүн бол хизээч босод хүнийг одоо нөгөө нэг нөхрөн хажууд нь байхад хэцүү байхад ингээд хүндлэнгийн ямар ч хамаагүй хүн хүртэл ингээд хажуухад байхад маш төвөгтэй ингээд санагддаг шүү дээ. Тэр шиг за энэ бол болохгүй мэн гэж бодогдох хүн байдаг уу? Эсвэл явцад хүн болгоо ер нь сурах боломжтой гэж боддог уу? Хүн болгон сурах боломжтой. Тэгээ одоо би физиологийн тэр онцлогийг өөрөө угаасаа хугацаа юмнууд нь тодорхой байгаа шүү дээ тий ер нь. Тэгэхээр тэрийг мэдээд за тий энэ үеэдтэй чухал шийдвэр гаргахгүй ч юм уу тий. Ер нь бол тэгэл нөгөө удирдлага хүн чинь ингээл хашгицаал орилол тэрэндээ захируулаад байна гэдэг чинь чадахгүй байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрийг өөрөө мэдээд угаасаа хугацаатай ирж байгаа юм чинь ирж байгаа шүү. Болгоомжтой ах хэрэгтэй. Ингээд нэг хянах хэрэгтэй гэдгийг ингээд бид нар чи юун төлөө ухамсартай хүмүүс үлээ тэрийг тэгэл хянаа штэ өөр арга байхгүй тийм. Тэгвэл яаж хянах юм бэ? Сул тавиад байвал бас хэцүү штэ тийм. Олон хүн гомдоо чинь. Танд тийм мэдрэмж төрдөг үү? За энийг юу гэдэг чинь за би юу нэвтрүүлэх гэдэг шүү ч юм эсвэл хитрхи энэ ингээ жижиг асуудал дээр амар том одоо арга хэмжээ авах гэдэг шүү ч юм уу. Тиймэрхүү мэдрэмж төрж зохицуулах хэрэгтэй үед юу мэдрэгдэхөө. Яг тэр үеэ юу? Мэдрэн штэ. Заримдаа бас загинчнаа. Тэгээд эргээд одонгот яг л тэр хэсэг ирж байсан юм байна штэ. Тэрэн дээр нэг сигнал аваагүй байна да гэдэг алдахгүй байна уу? Тэгээд зөндөл алдсан штэ тий. Гэхдээ нөгөө нэг яаж муудалцсан ч ямар ч байсан нэг тийм эргээд уулзах орон зайтай л байх хэрэгтэй л гэж боддоо штэ. Гэхдээ ер нь бол хямхал хэрэгтэй. Удирдлага бол дээшээ гарах тусам сэтгэл зүгээ болоод юугаа тэрнээс шиг ингээд асуудлууд бол ингээд дуусахгүй шүү дээ. Тэр болгон дээр ингээд өсчээд ах юм бол өөрийгөө ч нөгөө хүнээ ч гэсэн энергийг бараад тэр энерги чи өөр юм зарцуулагдчихсан бол тойроос уг зүгээр байхгүй юу гэдэг тийдэс тээ. Тэгэхээр тэр бол нэг тийм аль болох барих л ёстой зүйл. Эмхтэй байлаа гэдэг нэг удирдлага хийж чадахгүй юм бол байхгүй шүү дээ. Би бол илүү сайн л хийх баг. Гэхдээ эрэгтэй эмхтэй гэхээс илүү
Миний хувьд бол хүн тэгээд хамгийн гол нь ажлын гүйцэтгэл гарч авах хэрэгтэй. Яг хаа эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол дээшээ гарах тусам нөгөө нэг ар гэр хаягдчих гад байдаг нэг юм сул тал байгаа шүү дээ. Бид чинь тий хүүхдээ гаргаана, өсгөн тэг гэртээ байх хэрэгтэй. Нөгөө дээшлэх тусам нөгөө гэртээ байх цаг хугацаа дээр нь ингээд нөгөө айгүй олон асуудал шийддэг учраас гэртээ байсан ч гэсэн өөр юм бодож сууж яадаг ч юм уу тий нэг юм байгаа газар фул байхгүй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй өөр нөхцөл байдал байгаа. Тэгтэл ингээд удирдлага болох асуудал бол хүн болгонд нээлттэй. Сайн ч бай, муу ч бай. Тэгээ муу ч байсан, тийм муу ч байсан болдоо шүү дээ. Тийм. Тэгээд бага яаж удирдлага болох бол амархан. Тэгээд багийн чинь бүтээмж яаж гарах вэ гэдэг чинь удирдах чадвараас чинь хамаарна гэсэн. Багийн бүтээмж гэдэг чинь одоо ер нь бол таны яг нэг тийм одоо ажилдаа барьдаг нэг тэгвэл яг зарчим юм байна тий. Яг тэр шиг ер нь өөр шийдвэр гаргахтаа ч юм уу тэгдэг юм байгаа. Одоо миний санаж байгаагаар бол одоо маркетинг санхүү хоёр чинь ер нь алдаж явдаг штэ альч компанид тий. Яг гэх юм бол ингээ санхүүгийн югаар маркетинг бол одоо нэг хэтрүүлсэн зардал гаргаж идэг. Дандаа мөнгө үржээдэг хүмүүс болохоор тий. Тэгээ сүүлд ингээ санаж байгаагаар болохоор бид нар ингээл нэг юм одоо юу гэдэг чинь гарын өсөн өсгөж орчихлоо. За би яг үйл ажиллагааны нэг санахгүй байна. Гэтэ миний бас уулзчихсан хамгийн эрүүл бас санхүү яал бас ануугаа байсан л та. Гэтэ ингээд тухайн үед бас нэг тодорхой хэмжээний үйл ажиллагаал гараад тэгсэн чинь та ингээд за манай хүмүүс нэг ийм саналтай байгаа юм байна. Танай хүмүүс яа гээд байгаа ингээл ингээд нэг уулзчихсныг санаад байхгүй. Тэгсэн чинь бид нар ингээд та гэл нэг артаа яа дандаа ингэж яхин да гэжсэн юм. Зүгээр ингээд 5 минутанд шийдэгдчихэж болох асуудал байсныг би ингээд хараад өмчөр нээр easy юм очрыг олчих болох байсан юм шүү. Ингээд талдаа тэгээд манайх тэгдэг үстэй танайх тэгдэг үстэй энэ тийм ерөөсөө юм авчрахгүйгээр ингээд яг шийдчих болж байгаа хгүй. Одоо яг тэр шигтэй одоо нөгөө бүтээмж нэгт тавина. Одоо юу гэдэг чинь бага хамгаалч гэдэг юм үү те. Тэр шиг ингээд танд зүгээр ухамсартай болон ухамсаргүйгээр хийдэг тиймэрхүү зарчмууд орж ирж гинөө. Одоо тэгтээ бүр таны баг DNA болцсон юм шиг байна. Өөрөө ч мэдгүй байсан. Тий өөрөө ч мэдгүй анзаарахгүй ингээд шийдээс орсон ч гэх юм уу те. Яг гоо эгонууд бол тайлах юм да. Угаасаа нөгөө нэг зорилгын төлөө л байгаа шүү дээ. Санхүүч бай, маркетингч бай тий. Хамтдаа ойлголцвол нөгөө нэг синержи үүснэ. Тэгээ ойлголцгүй хоорондоо тулалдаад байвал тэгэл нөгөө хамаг энерги хоорондоо тулаандаа алдсаар байгаад эцсийн дүндээ яхан бүгдээрээ л хожигдсон шүү дээ. Талбар дээрээс арчаал хаяа. Нөгөө өшөөнгүү зах зээл байгаа шүү дээ тий. Хэрвээ ингээ ойлголцож чадахгүй санхүү нь мөнгө төгрөгийн шийдэж чадахгүй идэвхжүүлэлт нь унтсан бол тэгэл лангунаас арчигдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг зорилготой байгаа шүү хэдүүлээгээд бүх албууд ингээд ойлгоод тэгээ өөрийнхөө эго мэдээж нөгөө нэг таарсан л асуудлууд нь бүгдээрэнд нь байж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө бие бинийгээ бүтэн бол ойлгох ямарч боломжгүй өөр процесс өөр одоо програм бүх юмнууд нь тий шаардлагууд нь ч өөр байгаа нөхцөлд бол ингээд зорилго нэгтэй нэг тал шүү гэдгээл ингээд нөгөө барьж хахад бол ямар нэг асуудал бол тэгээд энэ компани төлөө нэг юу авах гэдэг шүү. Аяндаа шийдэгддэг. Тийм. Тэгэхгүй тэгэл нөгөө хоёр талд нь гараал суувал тэгэл хэцүү шүү дээ. Нөгөө маргаан тусахгүй. Тэр үзэл бодол ялангуяа эмэгтэйчүүдэд суухад амар хэцүү юм шиг санагдав. Би бүр амар эмэгтэйчүүдийн эсрэгтэй. Унгаач гал эмэгтэй хүн гэдэг шиг удирдлага олохгүй гэдэг үгийг танаас авчих гээд байдаг гэсэн. Ингээ одоо би ингэсэн аахгүй би зүр амар инээтэй жишээ хэлээд ингээд бидэд ингээ бөөнөр монопол тоглоо сууж идэг байхгүй юу. Тэгсэн чинь монопол чи ингээл нэг юм би бинээсээ газар худалдаж аваад ингээл нэгээ яхачаа штэ. Тэгээд байсан чинь нэг ингээ хамт тоглож байсан юм байна. Би ста тэгсэн байхгүй наад газар чи амар үнэтэй юу гэж чиний наад гарч солилт юм байл ингээл нэг тийм яриад тэл би зүгээр сонсчих ядаргаатай угс чамтай газар солихгүй гэл бодож суучихсан байхгүй. Тэгсэн чинь манай нөхөр эндээс сонсч ирсэн тэгвэл ингээд хийчүүл наа чи амар гүйдэл юм шүү гэдэгсэн байхгүй. Тэгтэл би яг тэр момент хүртэл би тэр хүний яг юу яриад байгаа гол угуулгыг нь ерөөсөө сонсоогүй. Ярьж байгаа хэв маягийн гонгинуудаа амар ачаад өгөнгүүтэй шууд режект хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ ингээд ерөөсөө ингээд байнгын удирдлагч бай удирдлага биш бай эмэгтэй хүмүүс юм нэг юм одоо дуу хоолойны өнгөөр ч юм уу яг юм нэг нөгөө нэг зорилгын төлөө гэдгийг ерөөсөө нэг ойлгохгүй байдаг. Тэр хүртэл ингээд надаа ингээд байгааг би ингээд ойлгоод тэгээд дажгууд гүйдэл юм шүү гэхээр ингээд буцаад флашбэк хийгээд яг яагийн саний хүн хэлсэн бэ гэж бодсон чинь нэрээ дажгууд хэрэгтэй юм байдаг байсан. Дажгууч санал байсан юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр чинь ингээд хөвгөлтэй байх гал тоглоомгууд хийхиндээ ашигтай тийм байжээ гэдгийг яг ойлгоод тэнгууд маань хуршаал өөр үнцгээр хард юм байна. Эмэгтэй хүн шал өөрөөр хард юм байна. Тийм харилцаа зөвхөн эмэгтэй хүнд байгаад байна уу? Эсвэл бас нөгөө нэг гормон гэдэг шиг те тэрийг бид нэр ингээд ер нь явцдаа зохицуул сурахтай юм. Ялангуяа заах ингээл жигнэсээ мэрэгжилтэн байхад энэ их асуудал биш юм шиг мөртлөө том болоод ирэхээр хүнийг нөгөө өнгө үзэмжээр нь ялгарладаг ч юм уу эсвэл зүгээр байгаа байдлаар угаасаа дургу болохоор тэр хүнийг дэвшүүлдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм бас ер нь байдаг штэ ер нь нийгэмдэр. Тэгэхээр яах вэ? Тэгээ яах вэ гэхээр амар хэцүү асуултууд гаргаж ячаад байгаа. Тэгэхээр танд ингээд
тэр хүний ингээд гаргаж байгаа хандлага ч юм уу заяа ингээд хүнэн ч юм ингээд таалагдахгүй байлаа. За тэгтээ хэлж байгаа юм нь зөв ч юм уу эсвэл авахар юм байхад тэрэн дээр ер нь эмэгтэй хүмүүс ч ер нь удирдлага баг удирсаж байгаа хүмүүс яг ямар байдлаар хандах хэрэгтэй юм бэ? Авах юм аавна шүү дээ. Гэхдээ ер нь бол дургу байна гэдэг чинь бид хоёр ажиллаж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Ер нь бол дургу байгаа тэр point нь хаана вэ? Олж илрүүлээд засгаж үзээд болох нь үгүй юу те. Дургу байхгүй төлөөд байх хэрэгтэй. Дээр нь тэгээд бүх юм дээр ингээд нөгөө нээлттэй сонсоод ажлын дуршлагтай ч бай, дуршлаггүй ч бүх хүмүүс ингээд нөгөө санаанууд шийдчихэдэг. Одоо тий энэ болохгүй байна, тэр болж гин, энэ ингэж гин, тэнт тийм болчлоо гэдэг ингээд нөгөө янз бүрийн санаанууд шийдчихэдэг. Тэр дундаас удирдлага бол нөгөө аягүй сайн юм нөгөө сорд шиг энэ байна. Энэ асуудлын түлхүүрний тэнд байна. Би бол жишээ нь ингээд нөгөө тарган байна уу, туранхай байна уу, шар байна уу, хар байна уу, надад ингээд эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу гэж ингээд нөгөө тийм ингээд нэг энэ надад таалагддаг, энэ надад таалагддаг ч юм уу, надад тийм байдаг байхгүй. Тэгээд хүмүүсээ бүгдийг нээлттэй сонсдог. Тэгээд айл болох бүгднгээс нь л ингээд асуудлын түлхүүр ингээд бэж байгаа юм шиг санагддаг учраас бүгдэнд нь чихээ нээлттэй байлгаад сонсоод тэндээс авах юм аваад тэрийн ажил руу буцаж ингэж нөгөө оруулж өгөх гэж хичээдэг гэх юм уу. Эрт илрүүлээд эрүүл хэвшил амьдралын чанар. Итгэл эрүүл мэндийн төв. Окей, тэгвэл таны хувьд ингээд ажилчдынхаа хувьд яг ийм нэг юм зураасыг давна гэдэг ч юм уу те. За окей, энэ хүнийг одоо ингээд явуулах цаг нь болж яг энэ олон жилд халах шийдвэрийг бас гаргаж илсэн байлгүй. Тэгээ удирдлага хийдэг хүмүүсээс харахад ер нь хүн явуулах чинь хамгийн хэцүү шийдвэр байд юм а гэж өөрийнхөө олон сонсч ирсэн. Тэгэхээр таны хувьд өөрт тавьсан ч юм уу, компани тавьсан тэр зураас нь яг юу байдаг вэ? Халах зураас уу? Тийм. Шудрагс байдал, худлаа илэх. За худлаа илвэл тэгэл хэцүүдээ ер нь цаашаа нэг яаж чаддгүй. Худлаа илнэ гэдэг юу гэж булан тавиад очлоо юм уу эсвэл ингээд одоо маркетингийнх нь бас нэг юу байдаг ч одоо янз бүрийн хийчлээ гэсэн хийгдэггүй байдаг ч юм уу те. Ингээд тухайн үед аргалаад нэг тоо мэдээ өгөөд гардаг ч юм уу те. Шинэ хүмүүс бол би ингээд нөгөө ер нь алаа итгэн. Гэхдээ бас шалгана. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар нөгөө алдаа дутагдлаа нуусан ч юм уу те. Тэрнээсээ болоод илүү том асуудал гаргацсан ч юм уу. Хилээд тэрийг мэдчихэд ингээд асуухаар нуугаад байгаа тэр нөхцөл төр бол эвлэрч чаддгүй гэх юм. Алдчихад зүгээр хэлж байгаа бол бас нэг өөр те. За ийм гарчлаа. За яаж хоёлаа наадахыг чинь туршлага болгож наах вэ? Яаж залруулах уу гэдгийг ингээд ярилцахгүйгээр ингээд битүү дараад тэр нь ингээд бүр том асуудал болчихжээ гэсэн үг. Дээр нөгөө нэг хамт олноо бас ингээд болонгортуулаад байгаа ч юм уу тий буруу татаад байгаа ч юм уу тий нэг ингээд би нөгөө токсик харилцаа шийдээд ч юм уу тий тэрийг сануулсаар хахад авахгүй байгаа ч юм уу өөрийгөө хаан заа ингээд ботчоод байгаа хүмүүс ч юм уу тий тэр намайг яах вэ гэдэг. Тийм хүмүүстэй бол хатуу тэнцэнэ. Окей. Дарангуулагч нартай бас байх бас. Яг бас байна. Дарах гэдэг байгаа ч юм уу тий ер нь бол нөгөө ажил руугаа яарч ирээд гэрлүүгээ нөгөө яарад буцдаг тэр одоо орчинг бүрдүүлэх гэдэг. Тэгээд би бас хүмүүстэй хэлдэг байхгүй. Би цэжээлтэй хөрсчин байна. Чи над дээр ингээд өөрийнхөө хамгийн гоёороо цэцгэлээч гэж хүсдэг байхгүй. Харин яг тэр нөхцөлийг бол маш гоё бүрдүүлж чаддаг л та. Би батлана. Тэгээд одоо энэ хүмүүс маш их ярьдаг болсон юм нөгөө нэг баахан гэр бүлийн сэтгэл зүйн гэдэг шиг ажлын байрны burnout, ажлын байрны хашрах хам шинж гэдэг байгаа шүү дээ. Ер нь ямар ч юм би өөрийнхөө бизнесээс хүртэл заримдаа ингээд хашрах юм болчихъя гэхээр өөрийгөө халж чадахгүй гэдэг шиг те. Тэгэхээр ер нь ямар ч ажлын байран дээр местэн дээр ер нь тэр юм гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр танд одоо бодвол доорч ажиллаж байгаа хүмүүс зөндөл тийм юм хийлдэг байх. Одоо би нэг өөрчлөлт хиймээргүй байна ч юм уу. Тиймэрхүү нөхцөлд одоо гоё шийдвэрлэдэг аргууд юу байдаг вэ? Эсвэл яг тийм нөхцөл байдалд орчоод одоо яхаа мэдхгүй ч байгаа юм уу? Тиймэрхүү хүмүүс яг юу гэж хэлэх вэ? За ер нь бол burnout болтол нь бол явуулдаггүй гэсэн үг. Тийм үү? Анзаарах уу те? Асуун те ер нь бол ингээд нөгөө ярилцаад те burnout хийгээд байна гэдэг чинь ажлаа ойлгохгүй байж болно. Эсвэл буруу ажилд орцсон байж болно. Тэ одоо хамт олонтойгоо таарахгүй байж болно. Айгүй олон юмнууд байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр би бол хамт олонны уур амьсгалыг ингээд айтайхан байлгадаг болохоор тийм байхгүй. Ажлын удирдлагатайгаа ойлголцохгүй юм бол байхгүй. Тэгэхээр харьцангуй миний удирдлагын доор өөрийгөө магтж байгаа юм биш. Burnout нь бол харьцангуй гайгүй. Тийм. Нөгөө нэг шийдэхгүй ингээд нөгөө өвдөд байгаа хэсгийн одоо тэ
тоохгүй удаажийн одоо шийдэхгүй байх ч юм уу тэгээд хүн ер нь боливоли гэдэг юм руу орчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм руу хүрэхээс нь наан сайн угаасаа хараа сууж байгаа бүтээмж нь гарахгүй байгаа ямар нэгэн тийм асуудал юм байна. Хоёулаа нэг кофе уух л гэдэг. Хоёулаа нэг гарчаад ирэх үү. Тэр ер нь захирлын нэг 5 минут уулзъя гэдэг жоохон нэг тилтний дээ юу. Яг яачлаа би чи ингээл юу болчлаа гэдэг нэг тийм таатай урилга бас биш. Гэтэ яг болрогч тэгж бас 5 минутанд дуудагдчихсэн гэсэн нэг тийм би нөгөө нэг явлаа гэхэд бас хүмүүс чинь худлаа гадагшаа явлаа гэж зүгээр хэлдэг юм аа. Тэгээд чамайг тэгээд байгаа юм болоо гэж бодсон гэж нэг тэгж 5 минутын дуудлагатаа өрцсөн юм байна. Тэрнээс шас нэг тийм сүрэг юм бас гайгүйсэн. Нэгээр уулзсан тэгээд 5 минутаар нилээд уулзсан. Харин тий. За яас юу нь болохгүй байна гэж. Тэрнээр гэхдээ ер нь айгуугай асуудал шийдвэрлэгддэг тий ер нь. Окей. Яг л ингээд нөгөө гогдоод байгаа юмнууд нь тий. Гэс. Тийм. Тэгчил та. Тэрнээс асуучил та. Наадах чинь тэр л мэдчихэж байгаа шүү дээ ч юм уу тий. Өдөрлөгөн дээр илүү их нөгөө мэдээллүүд байж байгаа. Илүү өндөр түвшинд харж байгаа. Тийм учраас ингээд хаана занглаа үүсээд хинд нь ингээд нөгөө асуудал нь зангирчаад байгаа гэдэг нь харчдаг учраас тэн дээр нь очиод аль болох хурдан арга хэмжээ аваад итгээгээд тэнд нөгөө гацаад байгаа ажлыг нь хурдан явуулах арга хэмжээний баавчдаг гэсэн. За. Одоо нөгөө MCS-ийн өгшилтэй гэдэг шиг MCS-ийн шал өөр MCS гэлээдэн штэ тий яг юу нь өөр үдээ. Та юу гэж хэлэх вэ энэ одоо карьерийнхаа турш дандаа MCS гэдэг компанид холбогдож байгаа хүнийхээ хувьд бол за манайх ч нөгөө нэг зарчмаа тодорхойлцсон шудраг байх хэвээр мэрэгсэн байх хэвээр. За тэгэл нөгөө нэг 6 зарчим тодорхойлсон байгаа. Яг тэрнийхээ дагуу сургалтуудаа ордог, удирдлагуудаа чиглүүлдэг. Бүх зүйл зарчим дээр тулгуурлал шийдвэрүүд нь гардаг. Тэрнээс ш одоо хин нэг ирээд өөрийнхөө дураар тоглохгүй. Тэр бол яг ингээд нөгөө зарчмынхаа дагуу л явдаг гэсэн. Нэг нь бол одоо MCS ч өөрөө бараг 14,000 тий. Болчлоо шүү дээ. Тэгээд яг л нэг юм уур амьсгалтай нэг соёлтой байгаад ингээд юм хүний нөөцийн бодлого нь сургалт нь манайх ч дотроо өөрөө MCS Academy гэж байгаа. Тэгээд тийм том захирлууд маань өөрсдөө эргүүлээд ингээд сургалт ордог. Дуршлагаа хуваалцдаг. Ингэж болно, ингэж болохгүй шүү. Тэ шинэ орж байгаа ажилтан дээр бол илүү ингээд зааж чиглүүлж харилцсанаа. Туршлагатай болсон ажилтан дээр бол ингээд зорилго юмнуудын тодорхой өгчөд өөрөө гарцаа хайна ч гэмтэй ингээд айгүйх юм сургалтууд авдаг учраас дээр нь зарчим тодорхой байдаг учраас ингээд хэдий өөр локейшн дээр өөр үйл ажиллагаатай өөр компани ч гэсэн ингээд ер нь бол ойролцоо байдаг. Хүний нөөц нь яг ингээд холдинг дээр баазагддаг, санхүү нь бас холдинг дээр баазагддаг. Тийм нэг шалгалт өгөөд тэнцэхгүй бол насаараа өгөхгүй ч шиг тийм нэг амар штэ. MCS рүү ороход. Тийм би бүр нөгөө яэш гэдгээс хойш тийм амар. Тийм үү. Тийм. Хэдэн жилийн дараа л дахиж өгч байна. Тийм үү бас ирэх нэг тийм жолооны ирэх хэсэг шүү. Би бүр тийм амар шалгалт гэж төсөөлөгөө заалаа гэж явж очоод өгсөн чи юу вэ бүр амар айку би нөгөө яэш гэдгээс хойш тийм шалгалт өгөөгүй. Гэтэ яг тэнцэлсэн шиг лээ заавчлаа. Асуудал шийдвэрлэх чадвар гэж байна тийм. Хурдан шийдвэр гаргах нөгөө хурдан шалгаад байгаа байхгүй юу? За одоо болохоор нөгөө дараагийн удирдлага бэлдэх. Одоо би сая таад ингээд нөгөө анунгоо дээр байж байгаа параметр ингээд явж штэ тий. Тэнгүүт нөгөө хамт ажиллаж исэн багасаа удирдлага томилоод ингээд явсан мэсэн штэ тий. Тэгэхээр дараагийн удирдлага бэлтгэхэд та одоо жишээлбэл тэнд хүн үлдэхдээ одоо юуг нь хараад үлдээсэн бэ? Манай нэмэг хоёлаа хэрэг л та. Жишээлх юм бол яагаад жишээлбэл нэмэг бага би бол ер нь бол мэддэг гадралжлаа юм л да. Ер нь бол ингээд баг дотроо ч гэсэн хүмүүс бол хараалаа. Ерөнхийдөө хүлийн зөвшөөрөл ч юм уу ингээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд болохоор за энэ хүн ер нь энэ дээр яхад алдахгүй ч юм уу тэр цензур нь яг юугаар үүсэх үү? Манай хамаатан гэж. Тийм үү. Гэхдээ таны хамаатан гэсэн. Нэмээ юу? Тийм тавлж байхгүй зөв. Монголд ер нь юм тэгж явдаг шүү дээ тий. Хамаатан бол эрдээсээ биш. Тийм. Анангууд дээр чим 5 жил 6 жил ажилласан байгаа даа. Тэгээд тэр хугацаанд бол байнгын нэмээ маань хамт байсан. Тэгээд бүтээмж, манлайлал, мэрэгсэн чадвар, суралцах байдал, хандлагын хувьд бол цаашдаа бага асуудалгүй аваад явахаар мундаг охин байсан учраас нэмээд ажиллаа үйлдэлсэн.
За ч юм левер бодож байгаа хөө. Надад ч гэсэн бид битүүрийн ажил шал өөртөө би бол юу гэдгийг ч яг үндэ мэдэхгүй. Гэхдээ айгүй хариуцлагатай. Тийм ингээд ерөөсөө яг нэг жижигхэн таарагддаг байдаг байхгүй. Тэгэхээр та баг анхны удирдлага нээсэн гэдэг үл юу лээ. Аагүй шүү дээ. Таны өмнө нэг хүн байж байгаа. Тэгээ залгаад явсан гэдэг тийм. Тэгээ харахаар яг нэг тийм болрогчээс амар спот юм шүүгээд авсан хүн ер нь амар харагдтыг. Манай багт дээр тийм хүн маш олон тий. Зөндөө байгаа. Би харин энтэд очиж ярьдаг байхгүй. Манай баг ингээд яг салгах шиг заяа матер зэрэглэгтэй ингэдэг байхгүй юу гэж. За одоо ингээд төгсөөд ажилд орох гэж байгаа хүүхдүүд бол ингээд өөртөө 100% ярьж байгаа шүү дээ. За би юм чаднаа, би ингэсэн ийм сайн ажил хийсэн ингээд. Тэгтэл биднэрт ажилд орох гэж байгаа хүнд нөгөө компани мэдэх ямар ч боломж байдгүй шүү дээ. Одоо би одоо яг ямар хүний доор ажиллах гээд байгаа мэдгүй. Ер нь бол жоохон гамбл хийх гээд байхгүй. Тэр тавьсан нөгөө нэг цалингийн бодох ч юм уу, офисыг харах ч юм уу. Тэрнээс цаашаалж яг ямар хүнтэй ажиллана гэдгийг ер нь одоо би мэдэх шанс маш бага шүү дээ. Тэгэхээр тийм боломж байна уу? Буцаж ирээд би бол одоо дахиж тэгэл нэг газар ороод тэнийг юм шиг нэг нөгөө нэг би бол тэгж дахиж цаг алдмааргүй байхгүй. Тэгэхээр та яг нөгөө талд нь сууж байгаа хүний хувьд одоо ер нь ажилд орох хүмүүс тэгж асууж масуудаг болцсон уу? Эсвэл хэрвээ тийм байх юм бол яг юу юуг нь харуул сайн баг, сайн удирдлагыг олох нэгууртай юм бол тоо. Нэг нь бол тэгэл хэцүүлтэй харахад тийм яг сургуулаа төгсөж яваад ирж байгаа юм бол. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд бас харьцангуй гайгүй асуудаг болцсон лээ. Тийм ямар зорилготой. Та хий юу хийдэ энэ төр гэдэг нөгөө мэдгүй ковидоос хойш илүү өөрчлөгдсөн юм уу шүү. Жинзинээр орж ирдэг болцсон юм уу? Илүү юм нээлттэй ингээд харилцан яриа өрнөөд тэгээд эргүүлээд бас ингээд нөгөө компаниг шалгаж ямар зорилготой яа гэдэг. Бас ингээд нөгөө сайт майтаар ерөнхийдөө судалчаад ороод ирдэг болсон. Тэгэнгүүтээ энэ тийм гэсэн үг үү, тэр нь тийм гэсэн үг үү гэдэргээ бас ингээд нөгөө асууд. Тэгээд сайн л судлан да. Тэгээд сайн удирдлага таарах нь тэгээд нэрээ азл юм да. Тэгээ 50% аз 50% бас яг нэг судалгаа хийж болох юм да гэдэг. Гэтэ яг нөгөө менежмент яг нөгөө MCS ягаа сайн гэж хэлээд байгаа гэхээр хичнээн хүн нөгөө гормонлог байлаач дээр нь дахиад удирдлага гэж байгаа менежерээ буцаад үнэлж байгаа ч юм уу тий. Буцаагаад тэр групп компани миний удирдлага ямар байна вэ гэдгийг мэдээлэх бас юу нь байдаг те нөгөө тийм системнэж учраас ер нь бол жилдээ нэг удаа ингээд нөгөө 360 үнэлгээгээд удирдлагын удирдагдж байгаа хүнээс нь удирдуулж байгаа хүнээс нь хажуу зэрэгэлдээ менежерүүдээс нь ингээд байнгын удирдлагуудаа бол ингээд судалгаа авчдаг гэсэн үг. Тэгэхээр та ер нь тэр судалгаанаас за би нэг иймэрхүү байгаа юм байна, энэ дээр анхаарах юм байна гэдэг мэдээлэл авчдаг гэсэн үг. За би энэ дээр алдаад байгаа юм байна. Миний хүмүүс надаас ийм хүсэж байгаа юм байна тий. Магтуулах шаардлага өндөр байгаа юм байна ч гэдэг юм уу тий. Яг ингээд нөгөө нэг хаана алдаад байгаа ч юм уу тий. Тэр юмудаа тэр судалгаанаас өөрөө болоо харцдаг. Удирдлагууд нь бас тэндээсээ тэр хүний хаана яваад байгааг олоод харцдаг. Ер нь бол нөгөө ил тод байдал гэдэг чинь айгүй засах, янзлах тий дараагийн түвшинд гарах нөгөө хэмжиж чадаад байгаа байхгүй. Яг үнэ. Удирдлагын түвшинг хэмжиж чаддаг байгаа учраас за дараагийн удаа энэ дээрээ илүү анхаарай ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юм дээр анхаарай явж байна. Тийм ээ. Тэгэхээр тэгээд бодохоор яг эхэлж одоо төгсөж байгаа хүүхдүүд бол ялцчгүй цалин мөнгө гэхээс илүү яг тэр том групп нэг системийн нэг хэсэг нь байж үзээд ойлгох нь айгүй чухал байгаа даа тий. Ер нь бол төгсөж байгаа хүүхдүүдийг бол би эхлээд яг нэг сайн удирдлагатай, сайн системтэй компани авч ирсэн ажилд ороодхоо тийм. Юу юуг одоо манайхаа юугаа тий ингээд томрол шууд хувийн бизнес эхлэн гэдэг. Эхлээд ямар ч байсан ороод хүмүүстэйгээ харьцаа сураадах тий. Тэгээ удирдуулж үзээдэх тий. Тэгж жагаад дараа нь магадгүй өөрийгөө олоод өөрийнхөө илүү даваа талуудаа мэдэрчих юм бол хаашаач хизээч нисч болно шүү дээ тий. Окей. Дуустгунаас. За одоо нөгөө нэг эмгтээчүүд рүү яриад очиход за яг зөндөл муулчлаа штэ тий. За ийм байдаг. Би болоогүй шүү гэдэг. Харин би өөрийнхөө зүгээс одоо би танаас гоё харин тий. Одоо эмгтээ удирдлага байх, эмгтээ удирдлагатай ажиллах ч юм уу тэр гоё давуу тал гэж хэлвэл та юуг нэрлэж чадах вэ? Нэгт бол айгуу сайн сонсон, ойлгоно. Нөгөө өстө готлонд нь хөлөө юм гэдэг шиг. Тэгээд ер нь бол нөгөө ирчүүдээс илүү ойлгох, мэдрэх эмгтээ хүн шүү дээ гол давуу тал шүү дээ. Тэрүүгээр ойлгох давуу талтай гэсэн үг. Ядаж хэлтэй нэг хүүхд инглээ гэхэд нэг мэдрээд яана гэж бодох мэдрэмж эмгтээ хүнд илүү ойрхон байдаг тийм гэсэн үг. За тэгвэл эмэгтэй та удирдлага байгаад одоо бүр ингээд дээд удирдлагын түвшинд магадгүй дандаа эрэгтэй хүмүүс байдаг юм болов уу? За яг юм зүгээр стереотипаар бодоход буцаад та дандаа эрэгтэй захирлуудтай ажиллахад одоо магадгүй карьер хөөгөөд яг эмэгтэй чиглэлээр ингээд карьер хөөгөө явъя гэж бодож байгаа юмд яг ямар харизм дутдаг уу? Яг эрэгтэй хүмүүстэй буцаад ингээд одоо бага хамгаалаад ярихад ч юм өөрөө хийсэн ажлыг хамгаалаад ярихад ч юм эсвэл би хамтарч юм хийгээд явхад эрэгтэй хүмүүсээс яг бид нарт нэг ийм чанар жоохон дутах гаддаг ч
ч юм уу тиймэрхүү. Тэгээд нөгөө онцлог шүү дээ. Үс байглаас өснө. Тий байглаас өгсөн онцлог байгаа. Тэгээд нөгөө эрчүүдийн хувьд болохоор илүү нөгөө томор нь хардаг. Алсын хараа бүр урттай одоо тий бүр цаатахын харцдаг ч юм. Угаасаа цаанаасаа тий. Миний хувьд бол ингээд тэрийгэл ингээд нөгөө байнга дасгалжуулдаг юм юу гэх юм бол нөгөө зорилгоо л илүү хол шидэх гээд холоор томоор харах гад тий тэдэн жилийн дараа энэ ингэх гээд байгаа шүү. Тэгээ одоо primate дээр гэхэд чинь бид нар Монгол хүндээ эрүүл мах хүргэх гээд байгаа шүү. Цаашлаад гэх юм бол бид нар экспортод гараад үр хөлтөдөө илүү амжих боломжийг олох гээд байгаа бизнес шүү гэд тэрийгээ ч гэсэн ингээд байнгын хэлж ингээд нөх хүмүүстэй тэр хараагийн чиглүүлж ингэж явдаг. Тэрүүгээрээ л ятаа. Гэтэ эмэгтэйчүүд бол тэрийг бас сулж болно. Энэ чинь бас арга техник бай тий. Тэгээ суралцах боломжтой бас. Ийм гоё асуулт байна. Нэг байжснаа л нэг яадаг ч юм мэдгүй гинт ажилласнаа л MCS-ийн ингэсэн байна, MCS-ийн тэгсэн байна гэл тээ. Одоо ингээд таны гинтэнд явах чинь зүгээр энэ нэг MCS-ийн ч юм нэг юм нам шууд хариалцтай гэж бодох тиймэрхүү юм байдаг уу? Нэг газартай ингээм хамтран ажиллах гэдэг үгдэг чи MCS-ийн юм уу за ингэдэг ч юм уу гэдэг ч юм уу? Харцангуй гайгүй шүү дээ. Ер нь бол тэр нөгөө MCS-ийн ийм тим гэдэг байгаа чинь тэгэл нөгөө хиймлэр үүсгээд нөгөө дундын дайсан руу галж ихэд зүгээр л нөгөө сошиал дээр л хөсрөөд байгаа юм болохоос биш яг бодит амьдрал дээр л мэдрэгдэх байхгүй шүү дээ. Угаасаа тий баруун тэрбумаар татвараа төлж байгаа нийгмийн хариуцлагатай яг л босдод чин шударгаар хөтөлмөрлж байгаа юм хамт олон байгаа даа шүү дээ. Зүгээр л нэг хиймлэр хүмүүс бодуулаад байгаа юм. За тэгвэл бүр ингэж сууя заяа. Таны ингээд MCS их байх чинь таны ингээд улс төрийн сонголтын ихэд нөлөөлдөг үү? Үгүй. Ах нөлөөлөхгүй яг хувийнхаа үзэл бодлоо. Бид дэдэж мөр яг тийм улс төрийн янз бүрийн юмнаас бол ингээд хол ер нь бол бидэд яг хувь үнээрээ өөрөө өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх хэрэгтэй. Компани зүгээс ямар ч одоо энэ зүгээр тэгэн зүгээр ишээгээ орно ингэнүү тэгнүү гэсэн яг улс төрийн тийм даалга бол хизээч хэрэгтэй. Тэрэн дээр бол баттай байлээ. Харин яг тэгдэг юм шиг за тэрний хүн энэний хүн гэл MCS зүгээр ажилдгаараа нэг байдаг ч юм уу те. Одоо яг нэг шинэ Монголд өгснөөр гин нэг галакши хүнч гэдэг юм уу нэг тиймэрхүү. За тэгтээ би тэгж илвэсэн л гомдохгүй те. Тийм тэр шиг зүгээр бас шууд ингээд нэг бид нэг бүгдийг ингээд категорилох гэдэг төрлийн бас байдаг болов уу гэж бодсон. Яг надад тодорхой юм яг хин нэгэнд ашигтай тэгэж харуулах нь ашигтай тэгэх нь ашигтай болвол тэгэх гэж үзээд байгаа ах гэж боддоо шүү. За окей. За хоёулынх нь одоо яг энэ би яг өөрөө яг нэг дундаас жоохон дээшлэх гэж тань ингэж жоохон ухлаа штэ тий. Тэгмээд яг одоо ингээл одоо карьер эхлэж байгаа ч юм уу эсвэл Монголд одоо гадаадд төгсөж нааш ирэх гээд байгаа ч юм уу. За мэдгүй. Тим хүмүүс байвал одоо Монголд ингээ хүн авахд ийм чанар дутаад байна эсвэл ингээл хилтэй хүн олдохгүй байна ч юм уу тий. Эсвэл одоо ийм тууштай хүн олдохгүй байна ч гэдэг юм уу. Ийм таны туршлага дээр үндэслээд та нэг иймэрхүү юм аа нэг жоохон анхаарч ячээ. Тэгэх юм бол Монголд яг алах гээд байна гэж байгаа. Гадаадаас эрэхтэй юу? Гадаад ч гэнэ үү төгсөж байгаа ч гэнэ үү. За эсвэл эхлээд зүгээр ингэж яриа. Дөнгөж төгсөж байгаа хүүхэд байх юм бол тэр нэр чи угаасаа л туршлагагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр яг юуг анхаарвал зөв компани зөв захирлаа нөгөө ажлын байрны шаардлага тэмцэх боломжтой байгаа даа. За орох гэж байгаа бол хүүхдүүдтэй бол компаниар сайн судал гэмээр байна. Тэгээд бас олон жилийн настай туршлагатай суралцах боломжтой, карьер үүсгэх боломжтой тийм газар эхлээд сонгуул зүгээр. Арай гээл тэдэн жил ажиллаад ингээд нөгөө нэг хан дээр ингээд шат босгоол яваад дээгүүр даваа харсан чинь чиний очих гэсэн газар шал өөр газар байчих юм л үү. Тэгэхээр нөгөө цаад компанийн зорилго нь хаашаа гоё гэдгийг аягуулсаа хараасаа дараа нь мэдээж нөгөө өөрийнхөө бас ингээд нөгөө дуртай тэрнээс хойш ингээд нөгөө өөр мэрэгжил тийм цалингаас нь болоод ингээд ишээ нь орчдөг ч юм уу тий. Тэгтээ ингээд миний дуртай ажил ишээдээ ч юм уу тий. Тэр нөгөө илүү холыг хавц за би 5 жилийн дараа тэнд очичин тийм туршлага хуримтлуулна. 10 жилийн дараа тэнд очичин тийм туршлагатай байна гэдэг үгнээс ингээд хараасаа л гэж бодож байна та. За
За тэгвэл одоо над шиг нөхөр байлаа штэ. Одоо яг нэг туршлагатай ч юм шиг, туршлагагүй ч юм шиг тэгснэ нэг диплом цуглуулгаа би тэ. Тэнгүүт за яг хөө тэгэл нэг тодорхой хэмжээний туршлагатай ингээд ийм хүн байлаа гэхэд за би бол ингээд буцаа ирэхэд бол за би бол мэрэгчлэнээс бол эхлэмээргүй байна гэдгийг тань хэлсэнтэй. Одоо MC-ст орохгүй юм шиг штэ. Тэнгүүт намайг менежерээр авах гэж байгаа гэж бодъё заяа. Тэгэх юм бол та надад анхаа чи нэг ийм чадвараа хөгжүүлчихэд ирээ. Чиний энэ чинь яг жоохон анхаарах юм биш үү ч юм уу те. Эсвэл нэг хэдний ийм ном уншичаад ирээ ч гэдэг юм. Жишээл ийм одоо networking үүсгэчээд ирч гэдэг юм. За юу яг та намайг бодоод тэгж зөвлөе гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? Яг чам дээр үү? Чи одоо төгс хүн шүү дээ. Өөрийгөө тийм өнөөдрийн подкаст нь төлбөртэй подкаст байсан. Болрогч MC-с мөнгө хийж байгаа. Чаус би амар суралцдаг. Өөрөө эргүүлээд тийм. Айгуу нэг амьдралын юм нөгөө жижиг деталь зүйлүүд дээр ингээд өөрөө happy байж чаддаг. Тэр чадвараа чинь бас ингээд авах гэж үздэг байгаа даа. Тэгээд яг мэрэгжлийн үднэс гэх юм бол тэгээд түрүү хэлсэн яг хүсэж байгаа ажилдаа орчих юм бол чи юу гэж чадна. Тэгээд асуудал чи угаасаа нөгөө сониуч болохоор тэгээд дор нь учрыг олчих байх гэж үзчих. Яг чамд одоо юу үзүүлээ? Магтсан чи мөрөгчлээ. За тэгвэл таны CEO-гоор ирье. Болно гэдэг шүү дээ. Ороод. Нэг захих юм байгаа мэн. За. Бити хит удаарай. Диплом цуглуулаад, сураал гэдэг тийм хамгийн гол нь нөгөө ашиглаад өөрийн болгоод туршлага болгоод наах хэрэгтэй нөгөө 10 жилээс дээшээ олчдаг ч юм уу тийм нэг тэгэхээр ингээд нөгөө нэг газардах жоох удаад байдаг гэх юм уу ингээд нөгөө яг нөгөө монголчуудтайгаа хил амаа олохоо болчдөг ч юм уу нөгөө хил амаа олохоо болцсон тэгэхээр л ингээд айгу хэцүү болчдөг нөгөө харилцаа чинь ингээд нэг шугамар тийм явж чадхаа болчонгууд ингээд гацаад байдаг юмнууд ажиглагддаг нэг гадаадад хийх удцсан хүмүүсээс харахад бол тэгэхээр нэг 10-аас дээш бол хэцүү шүү. Эндээ сурч байгаа бол ирэх ирээрээ. Тэгээд дипломныхоо хэрэгийг гаргаад яг ингээд те өөртөө хэрэгжилж нааж туршиж үзчихэд магадгүй Австралид туршлага өөр харагдана. Тийм Монголд ирээд шал өөр тэр бүр утгачдаг ч юм уу те. Тэгэхээр тэрийг ингээд нөгөө би өөрчлөгдөв гэж бодсон ч гэсэн цаанаасаа нэг бүр болчихсон л байдаг юм байлээ. Тэгэхээр тийм учраас ер нь надад яг ирнэ гэж бодоод байна. Саяны таны хэлсэн хариултаас нэг гоё асуулт гараад ирлээ. Одоо ингээд миний үеийнхэн ч бас ажиллаж ирсэн одоо 6-7 жил болоод ирэхээр номингоос эхлээ бүгд ингээд захирлуулаад байна шүү дээ. Тэгээд ингээд уулзсангууд бүгдээ нэг юм юутай байгаа байхгүй юу? Үгүй энэ дан ингээд Монгол төгссөн байх одоо ингээд доод үе чинь ингээд бүр амар болоод ирчин ч юм уу тий. Одоо англи хэлээ одоо ер нь би гадагшаа яваа гэдэг нөгөөдөл чинь бүгдээ ер нь гадагшаа явах хүсэлтэй болчих. Тэгснэ ингээд нэмж нэг магистр одоо яг ямар ч ачаал бүтэлтэйгээ мэдгүй мөртлөө магистр авахгүй бол болохоо байчих ч юм уу. Эсвэл ингэхгүй бол болохоо байчих гэх нэг бүгдээ нэг юм тодорхой хэмжээний айцтай болсон байна л да. Та тэгэхээр чинь ингээд Монголд сурсан те та. Тэгээ Монголд сурсан. Тэгээ Монголдоо ажиллаад энэ туршлагаа хөрөмтлүүлж байгаа хүний хувьд тийм айцтайгаар одоо Монголоос явах гэж байгаа хүмүүс байх юм бол юу гэж зөвлөх вэ? Зүгээр хоосон айц ч юм уу те цаг өрөх гэж байгаа тийм байвал үнэхээр одоо чи энд магадгүй 3 жил ажиллаад олох байсан туршлага, амьдралтай туршлага. За сураад энэ одоо хугацааг илүү одоо тийм магадгүй 10 жилийн дараа чи тэр карьерт хүрэх гэж байгаа гэж нэг карьер байлаа гэхэд илүү довчилж чадах тийм сургалт юу руу бол явахыг бол зөвлөнө. Тэгэхгүй зүгээр нөгөө цаг алдаад пицца зөгөөч юм уу тиймэрхүү байдлаар ингээд хараачлаагээд бүр холдоод тэр бол ингээд нөгөө зүгээр цаг алдчихж байгаа асуудал байгаа учраас эхлээд чиний амьдралын хүрэх гээд байгаа зорилгыг довчилж чадах тийм сургалт яг мөн үү гэдэг дээр хүн чинь юу яадаг шүү дээ. Тэгээд орчин солигдох тоолонд илүү юм нөгөө гэрхаа болж байдаг илүү ингээд туршлагатай болж байдаг илүү ингээд өөрчлөгдөж байдаг шүү дээ. Тэгэхээр бас тэрийг бас тооцоолох хэрэгтэй гэсэн. Тийм. Тэгэл дийслэн шүү дээ. Аль нь илүү болж ийн. Тийм өгөөжтэй гэдэг тийм. Зөв. За болрогч тий ажил дээр чинь тэгээ 5 минутаар ийм барьж болохгүй шүү дээ нөгөө нэг тий ажлын офис дээр дуудсан 5 минут өөрөөхөө за яагаад гэхээр гүгээр нөгөө гадагшаа явах энэ ингээд нэг ийм асуудал байна л гэж ярих гэж үгүй ер нь ингээд удирдлага болохын тулд яагаад гэж болрогчээс ингэж ерөөсөө ингэж нэг зулгах зааванч гарахгүй боломжтой гарахгүй тий Монголд ирчээд сонин сайхан л хоб базнаа гэхээс шүү дээ яг тэгэж нэг юм менторийн хувьд зөвлөгөө авах боломжны ховор байдаг учраас би болрогч гээгүй та зүгээр нь гоё танаас та төрөөс гоё яриа гарна гэж ярьсан. Яг тэрийг бол би аль ингээд бас нилээсээ авах чадлаа гэж бодож байна. Тэгээд хамгийн их ажилд орохдоо ч гэсэндээ би ажилд орохгүй гэж байсан чиггүй энэ манай хуучин захирал миний бүр ментор байгаамаа чи зүгээр уулзаад үзээ. Тэгээд би тантай ярьцлага ихтэй те
Би орохгүй гэж хэлж орсон шүү дээ. Тэгсэн чинь нэг сарын дараа гэсэн чинь нэг PowerPoint хийхэр болсон гид суудсан. Тэгээд болрогч чинь тэр юу бүр амарлаа. Сүүлд нөө планди манайхаа захиалсан байгаа. Тэгсэн чинь нилээ нөгөө захиалгаа дийлэхгүй ингэ явжсэн чинь энэ ихчид чи өстө байхгүй нөө өнөөдөр ямар ч хүрэх боломжгүйгээ хийх гэсэн чи би одоо яг UB cap дуудсан хүргүүлэхээс сууж чинь энэ ихчиж байна. Би нөө захирал багл гэж хэлээг байхаа энэ ихчиж ямар амар ихч вэ гэдэг гэж байгаа байхгүй. Тэгвэл би болрогч юм гэж байхгүй ямар ч уургүйгээр ямар ч нөгөө захиргааталтгүйгээр хүссэн нөгөө нэг үр дүндээ хүргэсэн байдаг тийм нэг чадвартай байхгүй. Тэгэхээр тэр юуг нь бүр ингээд амар сайн мэддэг учраас өнөөдөр би бас жоохон ч ихсэн авахгүй чичээлээ. Тэгэхээр яг сонссон хүнд бас нэг ч ихсэн хэрэгтэй юм байгаад тэгээд за яг хуу миний гаргалгаад бас тийм юм байж магадгүй мэн гэж хүн бодож чадсан бол одоо би таныг ингэж зовоож авчирснэ дээ камерын өмнө тавьсны хэрэг гарч байгаа гэж бодож байна. Тэгээд ямар ч сан болрогчтой бол үнэхээр хайр захиралтай амар бэлтгэхтэй. Амар их баярлж авдаг. Нэрэнгсээ яг урт хугацаанд ажиллаж ингэж нөгөө нэг яг удирдлагынхаа хувьд ингэж бүрэн гүйцэд ингэж авч чадаагүй ч гэлээ нэг юм жигнэсээ ингэж нэг mind blowing гэдэг шиг ингэж би чи ингэж амар тэнийг юм штэ зүгээр нэг хүнтэй нэг эрэгтэй хүнтэй болдож үзснэ бүх эрэгчүүд бол навш гэж ярьж байгаа хүнтэй яг ямар ч ялгаагүй зүгээр л нэг ганц тийм зүгээр арай болоогүйсэн хүнтэй таарангуудаа за бүгдээрээ зайлх юм бодсон. Би бол тэгэж компанид орохгүй энэ төр гэд бодсон байсан. Компани маань ч амар гоё байсан. Тэгээд Анунгоч юу н одоо MCS хийдэх томоосоо ер нь нэлээд жижигрэг болж байна. 25 жил болсон. Гэхдээ ерөнхийдөө хүмүүс ч одоо юу нэтэлж идэм хэдэн том одоо юугаар мэддэг мөртлөө Анунгог ингээд маш бага мэддэг. Тэгсэн мөртлөө тэр эс болгонд нь ингээд гой соёл шингэсэн. Надад бол миний ажиллаж үзсэн хамгийн гоё компани байсан байхгүй юу. Тэгэхээр би ингээд сүүл нэг видео хийсэн ч хүмүүс энэ ямар компани юм бэ? Ямар компани юм бэ гэж бүр амар их орж ирдэг. Анунго гэх. За нөгөө тавилах зардахгүйгээ гэдэг байхгүй. Анунтай нандураад байдаг. Тэгээд би за энэ систем гэдэг чинь групп компани гэдэг чинь группийн соёл гэдэг чинь ийм байд юм байна. Тэгээд ер нь миний ажиллах хэвээр газар тэр байж даанч би виза хитрхи мэдүүлчихсэн байж гэж бодож исэн. Тэгэхээр ямар ч амар их баярлж авдаг шүү. Тэгээд буцаад ирэхэд гоё ажил бэлдээж байгаа. Мэргэжлийнхаа за тэгээд хаагсан шүү. Ахлах мэргэжлэн ч юм амар ямар ч ажилтан биш гэдэг. Шалгалт малгалтад авцсан юм чи өгцөн юм чи та тэгээд намайг нэг гоё ажилд бодоо яж гараа. Тэгэхээр гоё ярьцлаа гэж бодож байна. Болрогчтой маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд асуултанд нь хангалттай хариулж чадсан гэж найдаж байна. Хангалттай хариулж чадсан гэж бодож байна. Тэгээд тий одоо таны ажиллаж чадах хүний тооч хязгаартай л ахaltaа. Гэхдээ манай нөгөө нэг сайн захирал олж чадахгүй бол ямар ч сан хандаад үзээрэй. За тэгээд би захирлаа санал болгож байна. Компани санал болгож байна. За тэгээд манай подкаст нэмэр амбицлэг амар олон бэлгтэй заяа. За хамгийн ихний бэлэг маань болохоор тийм хөрхөн болрогчтой бүр улам хөрхөн болоорой гэдэг энэ Японы коллаген плас гэдэг Shorai Trading компани оруулж ирдэг бүтээгдэхүүн байгаа. Тэгээ дотроо коллагенээс гадна плацента, витамин С, гиалуроны хүчил гэл 11 төрлийн нэмэлт бэлтгэлүүдтэй маш олон коллаген хэрэглэж үзсний хувьд Японд л хамгийн бест гэдэг юм байлээ. Тэгэхээр CU, Polaris те Az Farm гэдэг олон дэлгүүр сүүлчийн газруудаар зарагдчихж байгаа. Тэгэхээр пакэжаараа болон ширхгээр зарагдж байгаа. Тэгэхээр энэ коллагенийхаа за баярлалаа. Нэг курс хэрэглээг бэлгэлж байна. За мөн Shorai Trading компанийхаа Sour Paper гэдэг нисглийн юм чихрээд юм лээ. Танай хоёр охин ер нь мэдж байгаа хаа CU-гийн бүх салбаруудаар зарагддаг. Тэгэхээр ийм хоёр охинд нь хоёр төрлийн амттай Sour Paper гэх нэмэр хүрх амттай юм л ш нэгийг задлсан чинь нэлээд олон шүү тий. За баярлалаа. Тавтаймаар л үрмэн дурсан бүтээх ном. За дараагийнх нь энэ манай подкаст ерөнхий ивент тэтгэгч. Захирлын тэтгэгч байна ивент тэтгэгч. Үндэсний брэнд. Монголын номер 1, Австралийн номер 1 гэдэг шиг тийм. Тавтай морил өрмөн тэгээд болрогч юм бас нэг амар хөөрхөн юм над мандас за нэг ном хөргүүлчих гэж асуух нэг харахад эрэндээ авцсан хамгийн ах хүртэл охиндоо авцсан байсан тийм. Тэр анхны хөлбөр ингээд авцсан нэг хөөрхөн тийм цаанаасаа нэг тийм хайр хүргээдтэй айгу хэцүү. Тэгсэн юм зарснаа өөр баярлалаа. Тэгэл манайх юм гэрт болсон инээд гээд юм хүүхдийнхаа хэлсэн хөөрхөн өгнүүдийг тэмдэглэдэг. Шинээр зохиогоо хүүхдүүд чинь нэг тэг ингээл машиныг дүүдүү мүүдүү гэл нэг инээдтэй яриад байдаг шүү дээ. Гэртээ нэг хүн болгон хэрэгэлдэг хүүхдтэй болгоцсон байдаг шүү. Тэгэхээр танаа охин чинь одоо хөөрхөн яг тэгж ярьдаг болсон. Их чинь бас хөөрхөн болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёр чинь дундаас нь гарч байгаа хөөрхөн яриа энтрээ тэмдэглэж хадгалдаг ийм дэвтэр гаргасан юм байгаа. Хамгийн сүүлийн манд тэрийг ингээд бэлгэлж байна. Тэгээд шинэ уран бүтээлээс бэлгэлж байгаа. Гэртээ гоё дурсамж бүтээхэд зориулсан бүтээгдэхүүнээр
маань нэг цуврал олж гарсан бүтээгдэхүүнээ бодлоо авчихсан. Супер. Тэмдэг бэлгэлж байна. За мартчихсан шүү дээ хүн нөгөө тухайн үед сайхан энийг л мартчиход байдаг тийм. Буцаагаад эргээд манай дүүстэй янз бүрийн л инээтэй мэрэмлээ л инээлгээд байсан. Эргүүлээд бас нөгөө том болохоор энийг уншиж өгөө чи ингэдэг байсан тэгдэг байсан гэдэг ярих юм аа тий. Mint Dental Clinic-ийн хамт олноос одоо 150 мянган төгрөгийн эрхэм бичиг болгож байна. Тэгээд бид энэ эмнэлгээр бүтэн үйлчлүүлээд 3 удаа очиж шүд мүдэ эмчлүүлээ цайруулаад одоо сүүлийн маань эмчилгээ үлдсэн байгаа. Тэгэхээр айгу супер нөгөө дандаа Япон Америкаас авчирсан техниктэй. Япон цайруулалтаар амар алдартай юм лээ. Та тэгээд охиноо урьдчилан эргүүлэх үзлэгт хамруулах. За баярлалаа. Ямар их бэлэг вэ? За дараагийнх нь ингээд аваад авах уу тий. Тэгээд асаа явуулчих гэдэг бүгдийнх нь. Дараагийнх нь болохоор итгэл эрүүл мэндийн төвийнхнээс тийм эмэгтэйчүүдийн 24 үзүүлэлттэй багц шинжилгээнд амрагдах эрхэм бичиг болгож байна. Бид нар чинь нэг гадаадаас ирэхээр нэг гинт гоо сайхан байхандаа анхаарал, гинт эрүүл мэндэд анхаарал би бол бүх шүд мүдэ үзүүлээ. Хамаг шүдээ баг 32 шүдээ янзлах хаалга байлаа. Тэгээд сая бүтэн багц шинжилгээнд орсон. Тэгээд тэр нь дотроо болохоор эмэгтэйчүүд үзүүлсэн байхгүй. Энд нь болохоор 240 мянган төгрөгийн багц шинжилгээд юм байлээ. Юу гэдэг ломоо үзэн хорт тавдрын нөгөө бактерийг ч гэдэг HPV вирус гэдэг лөө. Тэрний бүх вирус тэгээд өтрийний орчин яасан байна, үргэлжлэл байна уу гэдэг бүх юм үздэг юм байлээ. Тэгээд би яг үзүүлээ дэмжлэгээ бичиж өвдсөн юм байна. Ирүүлээс шүү. Тэгээд амар чухал юм байлээ. Тэгээд гадаад байх нэг хэцүү юм. За яг алийг үзэх ингээд бид нэр өөрөө ч мэдгүй нэг юм байдаг штэ. Байгаад байдаг байхгүй юу. Тэгээд тэр утгаараа ингээд багцаар нь үзүүлээд ялангуяа эрүүл мэндийн ингээд нэг бүгдийг мэдгүй ч ямар вирус байгаа мэдгүй учраас тэр учраас шинжилгээ заавал орох хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр тэрийг үзүүлээд боцож байгаа. Тэгээд Femoflor гэдэг багц шинжилгээнд орох эрхэм бичгээр шагнаж байна. За энэ нь болохоор MySelfer гэдэг 925-аас эрттэй бүх мөнгөний төлөөд ингэж хөдөлтаалдаг. За тэгээд дээрэс нь хамаг үйлчлүүлэгч надад гадаадтай байдаг байхгүй. Тэгээд хамгийн гол нь өөрийн гараар ингээ баглаа боотлыг боож өгөө дотор нь ингээ захаа махыг нь бичээд өгдөг байхгүй. Тэгээд яг танд манай Заки орно гэсэн just for you гэдэг ингээ тийм захаа байгаа гэсэн та задлаад үзтээ юу гэж бичсэн байна. Тэгээд Заки чинь юу захаа бичсэн шүү гэсэн. Тэгэхээр чи бичээг юм уу? Танихгүй надад бичсэн. Танихгүй бичсэн. Тэгэхээр юу гэж бичсэн бол цалингны мэрэж гэсэн юм лөө. Тэгээд та юу гэж бичсэн бэ нэг задлаад үзтээ. Баглаа боотл интернет хөрхөн байгаа. Тийм гоё юм байна. Би яг өнөөдөр тэгээд надад бэлгэлсэн хослоор нэр байгаа. Гангарсан байгаа гэдэг. За захаа анаа. Захаанд айгуу дуртай. Тийм наач юм байна. Анхаагийнхаа захирал даад жаргал хүсье. Та найзуудынхаа донд хамгийн нэр хүндтэй Закийн шүү гэнэ. За баярлалаа. Ямар гоё юм. Тийм байна. My silver shine on you. За ингээд хамгийн сүүлийн бэлэг. За энэ болохоор My Dear гэд хүүхдийн бүтээл сэтгүүг насанд нь тохирсон тоглоомуудыг ингэж гаргадаг. My Dear-ийн хамт олноос охиных нь насыг хэлсэн байгаа. Тэгээд яг охинд нь зориулаад бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд танай охин ч одоо яг хүрхэн 5-6 хүрч байгаа. Тэгээд баг нь тийм тавтайгаа. За шавраар хийх юм байна тийм. Тоглоомныхын чанар нөгөө хүүхдэд хоргоо байдал энэ төрөөр бол амар супер. Палмастер нөгөө нэг Cranes интер нь бодон дээрээ зурцсан ч гэсэн дараа шууд арчаа арилждаг юм гоё идэв. Энийг тэгээд хаанаас авах боломж байна? My Dear гэдэг доор гарч байгаа сайтаар ороод эсвэл сошиал хаягуудаар нь холбогдоод ийм хөөрхөн хүүхдээ тийм хүүхдийн нөгөө бүтээлч сэтгэлгээг яг нэг дэмжиж өгдөг. Иймэрхүү юмнууд чинь айгүй сонирхолтой байдаг шүү дээ цаадуулч чинь. Харин тийм хүүхдийн баярын бэлэг ч юм уу шинэ жилийн бэлгэнд дандаа эднийхээ сайтаар нь хөрвүүл авчдаг байхгүй. Тэгэхээр энэ гоё бэлгүүдийг бэлэглэх боломжийг олгосон бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэн. Болрагчдаас маш их баярлалаа. За, өрсөнд маш их баярлалаа. За, анхаасаа Podventure маань нийт энэ удаагийн сизон маань 8 дугаар хүрэх гэж байгаа. Тэгээд 8 дугаар хүртэл бидэнтэй хамт байгаарай. Тэгээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээ өндөрлж байна. Баярлалаа. Сонсож баярлалаа. Subscribe. Энэ бас анхаасаа Podventure. За энэ буцаа өгөх. Тасаа явах гэдэг. Энэ түр үзүүл ингэ шүү.